За сайн байцгаана уу? Podcast with Sanjay-ийн шинэ дугаар эхэллээ. Тэгэхээр өнөөдөр бид нэр бас нэгэн хүндтэй та бүхний танилцж очин их барих эмэгтэйчүүдийн эмч анагаах ухааны доктор, клиникийн профессор баясгалан эмч маань ирсэн байна. За манай өмнөх хөлөрлийг үзсэн хүмүүс бол мэдж байгаа. Бид хоёр бол өмнө их барих эмэгтэйчүүдийн түгээмэл асуулттэй тэр талаар ярьж исэн бол өнөөдөр бид хоёр бас арай өөр сэдвээр ярих гэж байна. Podcast with Sanjay-ийн хамтрагч эрүүл амьдралын ус Экос. Монгол хүний амьдралын маяг болон биеийн онцлогт зориулан гаргасан 8.5 pH-тай шүлтлэг зөөл усыг хэрэглэж та эрүүл мэндэд хөрөнгө оруулаарай. Podcast with Sanjay-гийн хамтрагч Toki Super Application. Toki-гийн шинэ үйлчилгээ болох Toki Pay Later-ийг ашиглан та бүхэн урьдчилгаагүйгээр хуваан төлөх боломжтой боллоо. Хүснээ ав, баг багаар төл. Баясгалан эмч маань бол одоо энэ хөө өвчнөө хайрл гэдэг 2 бот ном, 3 дугаар бот нь болохоор бүр тусдаа ном. Тийм. Энэ 3 дахь нь гэж явахгүй тий. 2 бот өвчнөө хайрл тэгээд хүсэл зоригийн хүч гэсэн ингээд 3 дахь номоо ихэд орчуулан гаргаж байгаа. За энэ ном дээр яг юун талаар ярьдаг. За тэрний өнөөдрийн бит хоёрын яагаад ярих сэдв болж байгаа гэдгийг одоо баясгалан эмч маань хэлж өгөх бах. Тэгээд урилга хүлээж авсан. Баярлалаа. Эргээд уулзахад таатай байна. За Санжайхаа подкастэнд орж байгаа одоо дахин орж байгаа одоо таатай байна. Яагаад гэвэл айгу үнцэнтэй мэдээллийг битээр хамтдаа маш их хүмүүст сайхан хүргэдэг учраас тэгээд энэ подкастэнд би ч өсөөр айгу дуртай. Тэгээд хөөе Санжаа подкаста бичихгүй мүү, хоёлаа юм хийхгүй мүү гэсээр аваад барыг шахаж жагаад ороод ирэх шиг боллоо. За тэгээд саяны Санжаагийн хэлдгээр бол яг өвчнөө хайрл гэдэг энэ 2 бот номыг одоо Монголын уншигчдад зориулаад хэвлээд 2 жил гаруй болчлоо. 2 дахь нь бол гараад 1 жил болж байна. За энэ номыг анх гаргах болсон шалтгааныг би ер нь Санжаатай ярьж байгааг баха танай подкастн дээр. Ер нь бол энэ номыг хүмүүс ингэ сонсохороо яагаад өвчнөө хайрл гэж сонсдог л доо. Гайхдаг. Тэгээд гайхахаараа зарим нь худалдаж авдаг. Зарим нь болохоор сонирхдаг, зарим нь болохоор айгу тийм уурлангуу хүн өвдөж ядаж яхад чинь өвчнөө хайрл гэж үгэж байгаа. Алин энийг нэг уншаад үзье гэдэг ийм хандлагаар авдаг юм байлээ. За тэгээд дийлэнх нь бол 90% нь энэ номны утга учирыг ойлгоцсон хүмүүс сүүл үед нэлээд авж байгаа. За энэ 2 номны гол суурь нь юун дээр нэггүй л ер нь өвчин гэж яаж ирдэг юм? Яагаад хүн өвдөд байгаа юм? Яавал өвдөхгүй байж болох юм? Юунаас олж өвддөг юм? Тэгээд бид нар чинь одоо хуучин сэтгэхгүйгээрээ хуучин 90 үе гэж байлаа 20 дугаар зууны тэгээд дээр нь биднэрт ангаах ухаанд эмч нарыг болон 90 ард түмнийг юу гэж заадаг байсан бэ? Гэвэл өвчин гэдэг зүйл чинь гаднаас хийсч ирд юм аа. Нэм бактериас олж үүсдэг юм аа. Удамшлаар дамждаг юм аа. Гадаад орчин агаар салхинаар юу гэдгийг нөлөөлдөг юм аа. Хоол нөлөөлдөг юм аа. Энэ зөв. Гэхдээ өвчний ерөөсө дийлэнх шалтгаан буюу бараг 90% нь хувь хүн өөртөө холбоотой. Дээр нь өөрийнх нь сэтгэл зүйтэй холбоотой. Өөрийнх нь сэтгэл хөдлөлтөй холбоотой гэдгийг сүүлийн үед одоо энэ дэлхийд гараад нэлээд дэлгэрч байгаа шинжилгээ ухааны салбар болох психосоматик шинжилгээ ухаан зааж байгаа. Тэгэд энэ номны гол утга нь ерөөсө хүн өөрөө өөрийгөө өвчлүүлдэг. Тэгтээ сайн тал нь гэвэл өөрөө өөрийгөө бас ил аршуулж болдгоо. Тэгээд өвчний бүх шалтгаанууд нь ер нь юутай холбоотой юм бэ? Хэрэг хүний далд ухамсар, ил ухамсар гэж ярьдаг бид нар тийм. Ер нь бол энэ бол тийм абсолют хуваагдал гэж байхгүй. Хүний тарих бол тарих. Бид нар яг хийсвэрээр энэ сэтгэл судлал тэгж хуваадаг. Ер нь тарих судлалч гэсэн тэгж хуваагаад байгаа. Юу гэсэн үг вэ гэхээр бид нар ил ухамсараараа бол хороо ертөнцтэй төрсэн цагаас хойш танилцдаг. Энэ танилцах орчин нь бол хаанаас үүсдэг вэ гэвэл гэр бүлийн орчин, гэр бүлийн боловсрол гэж ярьдаг. За дээр нь жоохон том болоод ирэхээр цэцэрлэг сургууль, тэгээд нийгэм, тэгээд хамт олон ингээ хүрээлэн орчноос хүн суралцж энэ хорвоотой танилцдаг гэсэн үг. Гэтэл энэ мэдээллийг хэдэн хувь нь эзэлдэг вэ гэвэл ерөөсөө 10-аас 15% нь эзэлдэг. Үлдсэн 90-95% нь 85-аас 95% нь хаана байдаг юм бэ гэвэл ерөөсөө бидний далд ухамсар. Суудсан бид нар өгөгдөлтөд төрдөг юм байна гэдгийг энэ ном тайлбарлаад байгаа. Тэгэхээр ямар утгаараа бид нар одоо далд ухамсар гэхээр за одоо ингээд юу ярих гэдэг нь одоо нийтээрээ дэлхийд даяараач тэр монголч тэр далд ухамсар, йог, бясалгал за тэгэл
ховс, транс гэл маш олон зүйлүүдийг нэгэн зэрэг яриад байна л да. Тэгээд яагаад яриад байгааг бол ярих цаг нь нэгд ирсэн байна. Хоёрдугаар дэлхий тэр чигээрээ дэлхийн сэтгэл, дэлхийн одоо нийтийн ухамсар гэж нэг зүйл байгаад байна. Одоо хүмүүс тэрийг нийтийн ухамсар гэж ойлгоно, бурхан, хардаг тэнгэр, энжел гэж ойлгоно. Яг гэвэл нийтийн ухамсар тэр чигээрээ одоо хүн материалын ертөнцөөс илүү ухамсарын хөгжилд ухамсартай үйлдэл хийж эхлэхгүй юм бол бид нар зөвхөн энэ 70 ухамсарт байгаа 95%-ийн удамшлаар бидний үйл явраар дамжиж ирсэн мэдээлэлээр автомат удирдагдаад байна. Ингээд автомат удирдах тусам бид нар ерөөсөө зүгээр л нөгөө амьд зомбинууд болж хувирчлаа. Энэ автомат удирдлагын дунд нь юу байхгүй нэггүй л дандаа буруу сэтгэл хөдлөлүүд байгаад идэг. Дээр нь бидний буруу гэх нь хаашийн 20 дугаар зуунда илүү хүчин төгөлдөр байсан итгэл өмшил, суур мэдлэгүүдтэй суур итгэл өмшлүүд бидний амьдралыг удирдах байгаа байхгүй. Тэгэхээр энэ суур итгэл үнэмшил чинь одоо өнөөдрийн энэ энергийн үе, энэ өнөөдрийн ухамсарын хөгжиж байгаа энэ үед хүчин төгөлдөр биш болчих, хоцрогдчих. Хэрвээ бид нар энэ хуучин итгэл үнэмшил нь юу байсан бэ гэвэл бидрийг маш их шаргуу хөдөлмөрлөх ёстой гэж заасан тийм. Бид нартэй амьдрал дандаа бүх юм тохиолддог гэж заагаа сургацсан. Ээж аавд бидрийг шаргуу сураараа, сайн сураараа, онд сураараа, энийг харж гинөө, тэрийг харж гинөө. Чи яагаад болохгүй байгаа, чи яагаад чадахгүй ингээ бидрийг тэмцэлдүүлээ сургацсан. Тэгэхээр биднэрт юу гэж ойлголцсон бэ гэвэл хар багаас нь төрсэн цагаас нь энэ нийгэм бол аюултай нийгэм. Энэ нийгэмд төрсэн сайн сурж, сайн боловсрал эзэмсэж тэгээд тэмцэлтэй, өрнөлтөө ийм амьдрсан хүн амжилтанд хүрдэг гэдээ ойлгочихсон. Алдахгүй л болохгүй. Тэгээ алдчихж байгаа нийгэмд юу хайдаггүй гэхээр алдчихж байгаа хүн бол ерөөсөө тэр боловсролынхаа төлөө өөрийнхөө мөнгөний төлөө алдцаад байхаас биш хажуугаар нь нөгөө өөрийгөө золиос мэтэр сэтгээд гэр бүлээ хайдаг, үр хүүхдээ хайдаг, амьдралаа хайдаг, өөрийгөө хайдаг, эрүүл мэндээ хайдаг. Ингээд ирээд нэг өдөр нэг ханд тулаа зогсчихдаг. Надаа юу байна? Машин байна, байшин байна, эд мөнгө байна, хөрөнгө байна, найз нөхөдөө юу байхгүй нэ гэсэн чи өөрийнх нь эрүүл мэнд байхгүй. Буцааж болохгүй үнэт зүйлс эрүүл мэнд өөрийнх нь цаг хугацаа явцсан байдаг. Өөрт нь тогтсон сайхан харилцаа байдгүй, гэр бүл байдгүй. Хамгийн чухал нь эрүүл мэнд байхгүй. Энэ бие хайцсан байхад ирээдүйд чи юуны төлөө тэмцээд байгаа нь тодорхой биш болчихдог. Ийм учраас маш олон хүн гинт одоо сэрж ийх нь хашийн. Гинт өөрийгөө би хинбэ гэдгээ ойлгож эхэлж байна л да. Би ингэхэд энэ амьдралд яагаад ирсэн бол гэдгээ олон хүн ухаарч эхэлж байна. Тийм өнцгөөс ихэнх нь ухаарад ирж байгаа нь энэ. Гэхдээ ямар хүмүүсүүд гэхээр нэх их боловсралтай, мундаг, баян садгалан, чинэлэг хүмүүсээс илүүтэй юмны учир начрыг ойлгосон. Эсвэл амьдралд нь маш их гинтийн травм болсон үйл явдал тохиолдсон тий. Өөрийгөө гинтл сэрсэн гэх юм уу, ойлгосон гэх юм уу, ухаарсан гэх юм уу. Тийм хүмүүс дийлэнхтэй сэрдэг байна. Тэрнээс гадна ямар хүмүүсүүд нь энэ амьдралд амжилттай, үр бүтээлтэй, чинэлэг, баян тансаг амжилттай яваад байна гэвэл анханасаа хорвоо ертөнцийн хуулийг ойлгочихсон хүмүүс тий. Бид нар чинь нэг матрикс дотор амьдраад байгаа юм шиг боловч хорвоо ертөнц тэрнээс хальсан олон өөрийн гэсэн хуультай, өөрийн гэсэн зүй тогтолтой, өөрийн гэсэн дүрмтэй байдаг. Хүн яагаад үддэггүй гэвэл бид нар ерөөсөө энэ байгалийн зүй тогтолцоог ойлгодоггүй. Байгальд байгаа одоо чиний дотор юу вэ? Чиний гадна тэр зүйл байдаг гэдгийг ойлгодоггүй хүмүүс. Ялангуяа энэ хорвоо таталцлын хууль байдаг юм аа. Квантын хувьд резонансын хууль гэж бас байдаг юм аа. Чи юу бодно? Чиний бодол яг л тийм энерги үүсгэж байгаа учраас чи орчин тойрондоо яг л тийм л найз нөхдөд, тийм л эхнэр нөхөртэй байна, тийм л хамт олонтой байна гэдгийг ойлгохгүй байгаа учраас энэтэй тэрсэлтэд ахаараа хүчээр бусдыг контролдох гэж, бусдыг өөрчлөх гэж тэмцээд байгаа хүмүүс бол энэ амьдрал маш их алдаад яваад байгаагаа ойлгохгүй байна. Энэ хуулийг ойлгоцсон хүмүүс бол бүх юмыг баланстай, тэнцвэртэй байлгаж чадаад байна. Юу гэж нэхэр ололттой амжилттай мэдлэг боловсрол эзэмшиж байна. Хажуугаар нь эвтэйхэн эв зүйтэй маш их тийм адаптив гэдэг чинь аюу тийм насан зохицолтой чадвартай оршин тийм харилцаа үүсгэж чадаад байна. Гуравт гэвэл олж байгаа мөнгө нь
өөрийнх нь хоббиг нь те өөрийнх нь авяас чадрынх нь өгөгдлийн дагуу ажиллаа хийж чадаад байна. Тэрнээс өөрөө кайф аваад дээр нь тэрнээсээ өөрөө өөрийнхөө орлогоо олж чадаад мөнгө босгоод байна. Тэгингээ хажуугаар нь хамгийн гол нь эрүүл мэндэд золиослох байгаа байхгүй. Энерги хадгалж чадчихээн. Энерги зөв юм зарцуулж чадчихээн. Энерги илүү дутуу юмд алдахгүй байна. Энерги юунд алддаг юм бэ гэвэл өвчин үүсдэг хоёр дахь шалтгаан гэвэл ерөөсөө бидний сөрөг сэтгэл хөдлөл гэдэг юм байна. Бидний багдан суулгаж өгсөн тэр буруу итгэл үнэмшлүүд бидрийг байнгын хүнтэй тэмцэлдүүлдэг, байнгын хүмүүсийг шүүмжлүүлдэг, байнгын нийгмээ шүүмжилдэг, бусдыг шүүмжилдэг. Одоо миний амжилтгүй байгаа шалтгаан бусдад байна гэж боддог. Өөрт нь байна гэдгийг ойлгодог юм байна. Тэгэхээр энэ буруу сэтгэл хөдлөл хоёрдугаар. Гуравдугаарт юунаас олж хүн өвддөггүй гэвэл ерөөсөө өөрийнхөө энэ амьдралд ирсэн өөрийнхөө чадрын дагуу, өөрийнхөө өгөгдлийн дагуу, өөрийнхөө сурсан мэдсэний дагуу өөрийгөө сайн анзаарч мэдэрдэг, чагнадаг, авьяасаа хөгжүүлж одоо нөгөө өгөгдлөө ингэж бусдад өгж тэрнээсээ кайф авч амьдарч байгаа өөрийнхөө мөн чанарыг ойлгосон хүн бол энэ амьдралд амжилттай яваад байна л да. А тэрнээс бол ээж намайг эмч бол гэсэн юм аа. Аав намайг инженер бол гэсэн юм аа гэд яг тэр үүргийнхэн дагуу дургуй ажиллаа хийгээд явж байгаа бол өнөөдөр орой ирээд чи телевизээр хараа суугаал гүнж суух нь аргагүй л байна л да. Яг л өөрийнхөө мөн чанарын дагуу өөрийнхөө өгөгдлийн дагуу энэ хорвоод өгч чадахгүй байгаа учраас авч чадахгүй байна л гэсэн. Тэгэхээр тэр нь өөрөө араасаа юу дагуулдаг вэ гэхээр байнгын стресс дагуулдаг юм байна л да. Тэг бид нар чинь стресс гэдэг үгэнд их дуртай. Одоо стресс нь бүр депресс болж уурсан. Ийм гурван шалтгаанаар хүн өвчлөдөг юм байна. Энэ гурван шалтгаанаа яаж өөрчилж болох вэ гэхээр одоо будын шашинаар ч гэсэн тэгж ярьдаг. Бие хэл сэтгэл гураа төв байлгаж чадах юм бол тогтун байлгаж чадах юм бол энэ амьдралд чи юунд ч шантрахгүй. Энэ өвчний үүсэж байгаа гурван шалтгаан ерөөсөө бие хэл сэтгэл гураал тогтун байлга. Нэгд хоёрд байгалийн хуйлтад зохицож амьдр. Дээр нь харилцаагаа зохицолтой байлга. Бусдаа ив зохицолтой амьдр. Гурав дахь юм бол өөрийнхөө эмоц удирдах сур. Бид нар чи ерөөсөө өөрийнхөө мэдрэмж эмоцсондоо сэтгэл хөдлөлтөд удирдахтаа сурцсан. Тийм махан биетэй амтлаг амьтад болсон байна л да. Одоо харахаар. Тэгэхээр бид нар яагаад одоо ухамсарын төлөө хөгжүүлээч? Яагаад ухамсараа хөгжүүл? Яагаад өөрийгөө сонс? Яагаад дотгошоогоо ханд? Яагаад өөрийнхөө дотоод эрч хүчээ ашигла? Яагаад зөв сэтгэг эерэг вэ гэдэг ангуул ерөөсөө эерэг сэтгэл судлалын гол ухтгуун энэ л байгаа юм. Бид нар эерэг байж чадах юм бол яг хүний физиологи тэгж үүрэгддэг юм л да. Би өөрийгөө кодлдог. Эерэг сэтгэж чадвал эерэг сэтгэлийг дагуулад яг эерэг тэр ад жаргалын дааврууд маш ихээр ялгардаг. Тэгэх юм бол чи өнөөдөр стрессдэггүй, депрессдэггүй гэдгийг заадаг юм байна. За энэ номны ер нь бол заадаг тайлбарладаг гурван юм. Тэгэхээр энэ номыг уншсанараа юу өөрчлөгдөх вэхээр бид нар амьдралдаа сэтгэл бие удирдах чаддаг л болно. Сэтгэл бие дотроо өөрийнхөө мэдрэмжийг, өөрийнхөө эмоцийг удирдах чаддаг болно. Өөрийнхөө эмоцийг удирдах чадах юм бол энэ хоёрдугаар бот дээр байгаа тэр олон сэтгэл хөдлөлөөс үүссэн тухайн нөхцөл байдалд илэрч байгаа биеийн өвчлөлүүдийг өөрийгөө эмчилж болно гэдгийг заадаг. Одоо ингэж ярихаар нөгөө Гиппократын шинжилгээ ухаан яачваа. Нөгөө ангаах ухаан чи яачваа. Хоёр эмч суучаад та хоёр юу яриад байна гэх бах. Гэхдээ үнэхээр Гиппократын шинжилгээ ухаан анх юм байгаа, хаях юмж байгаа. Тэгэхээр юм дандаа хувьсаж өөрчлөгдөж идэг, сайжирч явах хэрэгтэй. Тэгээд сайжрахын тулд бид нар хүний нөгөө тарих судлал хамгийн гол нь маш сайн хөгжсөн учраас одоо бид нар тарих судлалын талаас нь ярьж байгаа байхгүй юу? Тарих судлалын талаас дээр нь шинэ энэ тархий чинь хүний биетэй нь холбоод тайлбарлаж байгаа психосоматик гэдэг шинжилгээ ухаан гараад ирсэн учраас тэр суурин дээр нь бид нар хорвоо ертөнцийн харж байгаа өнцгөө жоохон өөрчлөх гэдэг. Бид нар эхлээд эмчнэр өөрийнхөө харж байгаа өнцгийг өөрчилж чадвал бид нар хүмүүстэй ч гэсэн зөвлөгөөгөө зөв өгч чадах байхгүй юу? Одоо бид нар хүнтэй бол ерөөсө бодгал хүнтэй харьцаж ярихгүй штэ. Зүгээр бид нар ерөөсө өвчин гэдгийг нэг стандартад оруулаад, нэг оншинд оруулаад, тэгэл нэг анамнез аваад тэр өвчнөдөө нэр шошго зүгээл нөгөө хүндээ нэг онш зүүж өгөөл, оншинд нь таарсан эмчилгээ хийж өгөөл. Им гэдэг чинь үндсэндээ хүний амаар орж байгаа хоолоос илүү хор болчиход байна. Тэгэхээр хор уугаад эмчлэх үү, өөрөө өөрийн сэтгэл зүгээр нь эмчлэх үү, сэтгэл зүй анхдагч болчиход байна. Яг одоо энийг магадгүй яг таны саяны тайлбарсан юмыг 5 жилийн өмнө ярьсан бол мухар сүсэг шиг сонсогдох байна. Ер нь бол
Одоо анагаах ухаан яг таны хэлснээр хувьсаад байна. Эмчнэр ч гэсэн өөрсдөө уншиж судалдаг болж байна. Дараагийнхын төвшин рүү явах гээд. Гэхдээ шүүмжлэлтэй талууд байна. Жишээ нь би одоо хэд хэдэн яриандаа ингэж хэлж ирсэн. Анагаах ухаан маань нөгөө ганцхан ингээд системчилсэн олон нийтэд одоо юу гэдэг шинж тэмдэг юм байна. Шинжилгээ юм байна, онцлогоо юм байна. Тэгээ стандартыг хэлж өгч байгаа шүү дээ. Нөгөө хүн маань хэн байх намаагүй бата болдоо бүгдээрэнд нь адилхан стандарттай байсан бол одоо бата иймэрхүү одоо генетикийн хувьд тэ удамшлын хувьд арай өөр хүн юм байна. Болдоо арай өөр амьдралын нөхцөлд амьдардаг. Тэ агаар усанд авах юм байна. Бата бол дөрвөн хананд амьдардаг юм байна ч гэдэг юм. Эсвэл бата тамхи татдаг юм. Ингээд айгүй олон хүчин зүйлийг нийлүүлээд дэмжлэгээ ууг нь арай өөр болоод байгаа. Тэгээд зүгээр юу гэдэг хотод нөвдлөх дотрын ганцаараа дэмжлэгээ болжлоо. Тэ одоо хавсарч ордог болчлоо. Эсвэл юу гэдэг хоол зүүч ордог болчлоо гэх мэтлээ. Ингээ хөгжөөд юм. Гэхдээ яг эннийхээ хэрээр бас нөгөө яг амьд юм бас ахаад буцаад алга болоод байгаа шүү. Яг гэвэл одоо нөгөө нэг айгүй их юм дижитал болоод ингээд за Монголд ялангуяа одоо нөгөө нэг ачаал их байгаа учраас эмч маань яг одоо ярьдаг биднийг оюутан байхад ярьдаг байсан мэдрэлийн цагаан хөө эмч өвчтнөө хаалгаар орж ирж яхад нь алхаа гიშгийг нь хараад имраа шиг уншилдаг байсан гэдэг юм домог юм шиг яриа өгдөг байсан байхгүй. Тэгэхээр тэр чинь хамгийн түрүүнд хүний өвчтөнтэй ажиллах гэж байгаа хүнээ хардаг гэдэг тэр байсан бол одоо ингээл нөгөө нэр нэм билээ код нийлээ хэдийн цагтаа хүн билээ гэдэг нэг юм жоох юм үүсэл даа тийм. Энэ тэгэхээр яг уу яг эмчнэрийн буруу ч гэх юм уу юу гэж хэлэхэд бол жоох хэцүү. Тэгээд аль альталтай л асуудал байна. Тэгэхээр яг эргээд одоо 5 жилийн өмнөхийг бодвол одоо бол яг хүмүүс яг ийм олон өнцгөр хардаг болчихлоо. Ядаж нэг удаа сонсцсон байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Одоо manifestation гэж ярьж юм тий. Хүн төвтэй болж байна л да. Эргээд. Тэгэхээр одоо энийг яг энэ одоо юу гэдэг би зүгээр таны ярианаа сая сонсч бодлоо. Энэ капиталист буюу зах зээлийн гэж нэрлэдэг байгаа. Зах зээлийн нийгэм шилжснээс хойш хүмүүсийн одоо энэ яг энэ хан мөргөх нь ихсээд яг тэрнтэйгээ адилхан сэрх нь ихсэн юм болов. За одоо хоёлоо буцаад социализмын үеийг бодвол социализмын үед ийм нийгмийн стресс гэж зүйл баг байгааг байна. Энэ нь одоо яг хүчээр хиймлэр байсан ч байж боддог. Гэхдээ энэ чинь бас эерэг тал байгаад байна шүү дээ. Яг тэгвэл нөгөө нэг коммунизмыг бүтээн гэдэг бүгд нэг зорилготой. Тэгэхээр зорилготой хүн гэдэг чинь одоо илүү дутуу жижиг юм хөгжиж байгаа шүү дээ. Тийм. Стресстгүй дор хайж л те. Өнөөдөр ажилласаа гарч байгаа шалтгаан тодорхой. Тэгэл гэр бүл өрөө хүүхэд нь ингээд бүх юм сургууль цэцэрлэх нь бэлэн, цалин тодорхой, цалингаараа юу гэх нь тодорхой. Тэгээ ийм байсан үед бас энэ асуудлууд магадгүй яг коммунизмаар явал исэн болвол хэзээ хөгдөхгүй байсан байж магадгүй юм шиг санагдлаа. Магадгүй л ах. Гэхдээ нийгэм бас нөгөө өөрөө хувьсаж өөрчлөгдөд байгаа. Дээр нь орж ирж байгаа энэ IT шинжилгээ ухаан, ер нь интернетийн энэ 90 үе учир ерөөсөө энэ 90 үетэй л холбоотой болов гэж би бол энэ харж байгаа. Тэгээ дээр нь юм хөгжих тусам хүний оюун ухамсарч гэсэн бас л дагаад хөгждөг юм байна. Хүн илүү ихийг сонирхож байна. Бид нар 20 жилийн өмнө гар утас гэж мэддэг байсан. Тэгээ одоо энэ гар утсыг 2 настай хүүхдэр хараад ойлгоод байна шүү дээ. Эргүүлээд тойруулаад ашиглаад байна. Тэгэхээр энэний чинь дагаад одоо бидний өндөрлгөөс бид нар одоо социализмын одоо сүүлийн үлдэгдлүүд нь явж штэ. Тэгээ бид нар одоо тэр үед бид нар 2 настай байсан бол энэ утсыг мэдэхгүй. Гэтэ өнөөдөр энэ 2 настай хүүхд энэ утсыг мэдэж чинь гэдэг чинь нийгэм энэ 90 үе чинь өөрөө хувьсан өөрчлөгдөж байгаа учраас дагаад энэ хүнээж гэсэн татж байна. Хүн ч гэсэн өөрчлөгдөхгүй бол энэ нийгэмд хаягдах гээд байна л да. Тэгээ хаягдж байгаа хэсэг хүмүүсүүд нь үнэхээр би хаягдахнуудаа эн чинь хүмүүс ингээд энэ тэгээд нөгөө би энийгээ харж тэмцэлтгэнд бас нэг сайн тал нь энэ байгаа. Хөгжөөд байна тий. Хөгжихгүй нэг нь бүр уруу унаад байгаа нэг нь яаж нөхөр энэ хүмүүсийн өөрийгөө нэг удирдах чадвар муу байна. Дээр нь өөрийнхөө мэдрэмжэндээ өөрийнхөө бат итгэл үнэмшлээсээ салдгүй бүлэг хүмүүс маш их байна. Тэр хүмүүс бол ерөөс амьдралдаа бүр гүн депресд ороод тэндээсээ бүр өндийж чадахгүй. Ихэнх нь 60-аас 70-аас дээш насных нь айгуу тийм байгаа. Яг л тэр хүмүүсийн итгэл үнэмшил үгүй би ингэх л ёстой. Ингэх юм бол идэгнэ. Би ингээл өгзүүлээд эмчтэй очиод ийм уугаал би идэх ёстой. Тэгэхээр тэр итгэл үнэмшил байгаа учраас тэр хүмүүс идэж байна. Идэх нь идэж байна, идэхгүй нь идэхгүй байна. Яагаад өнөөдөр хавдар онцлогдоод 5 хоногийн дараа, 5 сарын дараа та чинь нэг сарын амьдралтай юм байна, тэдэн сарын настай юм байна гэж хэлчихээ тэр хүн яагаад тэр хурдан явж чад байна гэсэн мөртлөө хавдар дөнгөж хэлжсэн байх хүмүүс ч хүртэл байгаад байна. Яагаад бол ерөөсөө хүнд нэгд итгэл үнэмшил байгаад байна. Хоёрдгүйл тэр маш их доминантны тэр эмоцтой
сэтгэл хөдлөлтөө маш хурдан хөдлөгдөж байна л да. Сэтгэл хөдлөл юугаар хортой байна гэвэл маш их тийм адреналин, кортизол даавруудыг маш ихээр хүчтэй ялгаруулад байнгын тархины тэр нөгөө байнгын стресс давах чадрыг давчиж байгаа учраас тэрийгэ давхаа байгаад ирэхээр хүн угаасаа автоматар тархин бие удирдах чадаа болоход ирэхээр л хүн нэг депресд орж ийн, хоёрдугаар хүн идгэшгүй гэж бидний нэрлэдэг байгаа өвчин юм их нэрвэлдээд байна л та. Тэгэхээр ер нь бол яагаад өөрчлөгдөх шалтгаан нь юу вэ гэвэл өдийг хүртэл бид нэр яг л амьдрдгаараа амьдраад байгаа мөртлөө би амжилтанд хүрээгүй. Яагаад хүрээгүй өнөөдөр энд хүрчвэ гэдэг үүднээсээ залуучууд бол ялангуяа 50-аас доош насных нь бол нэлээд сэрж байна. Энэ хэдийн үед вөхөр ихэнхдээ тэр кризис үе гэж байт юм л та. Хүний 40 нас, 50 нас, 60 нас гэл яг нэг бүхэл наснууд дээр ирэхээр хүмүүс ядгүй хэрэг би амьдралдаа тэмцээлээс ажиллаалаас хүүхдүүдийнхээ төлөө зүтгэлээсэн тэгсэн чинь одоо би надад юу байна? Миний хүүхдүүд том болоод ингээд тусдаа яваад өглөө сургууль соёд яваад өглөө одоо би яах вэ гэсэн чинь өөртөө нэг мэдсэн 40-тэй, нэг мэдсэн 50-тай, нэг мэдсэн 60-тай өөрт нь юу ч байхгүй, хураас мөнгө байхгүй, мэддэг ажил нь байхгүй, ажлаа хайцсан. Эсвэл хүрсэн байлаа ч гэсэн өөрийнх нь хүрсэн тэр карьерийнх нь түвшин тэр доор үлдсэн, тэндээсээ холдсон. Өөрийнхөө дуртай юм олоогүй. Би ингээд юунд дуртай байлаа гэд одоо энэ номоор би сургууль цаалдгийг тэр сургуультанд орж байгаа хүмүүс гинт одоо сэржин гэх нь хашийн би айгүй гой зурдаг байсан. Тэгээд би айгүй дуртай байсан. Яагаад би энэ зураг хийсэн болоо гэд гинт зураач болцсон нэг хүүхэн байна. Тэгээд тэр мэтлэнгээ тэр юу хэлээд байна гэхээр бид нар дэндүү муухар өөрийнхөө буруу энэ сэтгэлийнхаа төлөв байдалд ингээд өөрийгөө шоронд хийчихжээ. Бид нар сүулт гоё үг сурж бас өрөөсгөл гэдэг. Өрөөсгөл болчих. Нэг юмд ингээд. Тий, нэг юмд бүр ингээд хит автаад тэрийгээ өөрийнхөө бат итгэл өмчлөө бүр абсолют гэд бүх юмд маш их тийм хүн төвөөс хандаад байна л да. Субъектив хандаад. Тэгэхээр одоо энэ нийгэм ямар болсон бэ гэхээр бид нар ерөөсө хүнтэй нийгэмшиж ийж хүмүүстэй зөв харилцаж ижил энэ амжилтанд нэгд хүрэх юм байна. Хоёр гэх юм бол бид нар өөрийнхөө үн цэнийг асар хайцсан байна. Тэгэхээр өөрийнхөө чамд энэ амьдралд нэг үүрэгтэй ирүүлсэн байгаа л та хорвоо дэлхий. Тэгэхээр тэр үүргийнхаа дагуу өөрийнхөө үн цэнийг энэ амьдралдаа бүтээх ёстой байна. Гэтэл энэ үн цэнээ бүтээгээгүй хүний амаар хүний амьдралаар амьдраад явсан хүмүүс маш олон. Ялангуяа эхнэр нөхрийн хувьд нөхөр нь бие мөнгө олъё чи ингээ хүүхдүүд араа сууж. Тэр эхнэр нь нэг хүүхд, хоёр хүүхд, гурван хүүхд гаргаад насан туршийн гэртээ нийгмээсээ тусгаарлагдаад өөрийнхөө үн цэн гэж юу вэ өөрийгөө мартцсан. Тэгээд дараа нь яадгүй гэхээр нөгөө харилцаагаа өмчилж эхэлдэг. Өмчилсэн харилцаа чинь заавал хардалт үүсгдэг, заавал сэрдэлт үүсгдэг. Ингээ харилцааны асуудал үүсгээд ирэхээр хүн яадгүй гэхээр гэр бүлээ солих уу, өөрийгөө солих уу гэдэг дээрээ тулж ирдэг юм байна. За тэгээд тэрийг ойлгуулад өгөхөөр одоо маш их сэтгэл зүйч нар маш их гарч ирж байгаа нь аюу сайн хэрэгэлтэй. Тэгэхээр сэтгэл зүйч нар өөртөө ярилцаад өөрийнх нь буруу байгаа төлөв байдлыг зааж өгöd байна л да. Манай энэ нийгэмд болохоор энэ тийм дөрвөн одоо ер нь сүүлийн үед энэ сэтгэл зүйч нарын философчдын ялангуяа сэтгцэн эмч нарын яриад байгаа дөрвөн юм буруу төлөв хандлага байдаг юм яа л да. Хүмүүсийн бидэрт суулгацсан одоо үндсэндээ баг програм гэж яриад байгаа байхгүй. Бидрийг кодолцсон багаас нь нэг настайгаас нь энэ хүний ил ухамсар бол 5 настайгаас хойш хүний оюун ухамсар хөгжиж эхэлдэг. 5 хүртэлх насанд суулгасан тэр бүх програмыг програм гэж хэлээд байгаа байхгүй. Тэр нь ямар програм байдаг вэ гэхээр бид нар асар өөрийнхөө энэ амьдралын хохирогч нь гэж бодцсон. Ээж аав ч гэсэн тэгээд ойлголцсон. Тэгэл би мөнгө олох гол ингээл тэмцээлээ надад цалин өгсөнгүү цалин хүрхгүй байна. Хажууд нь яриад байгаа шүү дээ. Тэгээ эсвэл гэр бүлийн харилцаа нь таагүй байдаг. Тэгэн гутаа нөхөр нь ихнэрээ зоддог, арх уудаг. Тэгэл зовоож байгаа байдлыг хардаг. Тэгэхээр амьдрал гэдэг чинь энэ юм байна. Ингэж харьцдаг юм байна. Эхнэр нөхөр гэдэг чинь юм байна. Аав гэдэг хүн чинь юм байна. Ээж гэдэг хүн чинь юм байна. Ээжийг өөрөддөг, аавыгаа үүсгдэг. За ингээд ирэхээр өөрийнх нь амьдралын төлөө хожуу насндаа томроод ирэхээр аавыгаа үүсгдэг, үзэн яддаг болоод ирэхээр нийгэмд төлөвшдөггүй, нийгэмд өөрийгөө олдгоо. Ээжигээ өрөвдсөн хүн ээжийнхаа нөгөө нэг өрөвч сайхан сэтгэлээр хайрлж гинэ гэж бодож байгаа ч үгүй. Ээж нь ч төлөвшдөггүй, хүүхэд нь ч өөрийнхөө өнгө үзэмжийг олдгоо. Эр хүнийг харах өнцөг нь өөрчлөгддөг, эмэгтэй хүнийг харах өнцөг нь өөрчлөгдөж. Тэгэхээр энэ
хохирогч гэдэг төлөв байдлаасаа бид өөрөө өөрсдөө гарах хэрэгтэй байна л да. Яагаад хохирогч үүсдэг вэ гэхээр бидний хүүхдүүд айгу буруу хүмүүжүүлсэн юм байна. Багаас нь хүүхд бол энэ маш их гомдомтгой зантай хүмүүс одоо аяг өгөх шүү дээ. Нийгмээрээ гомдломтгой маш их гоншихандаг те ир имгөө. Тэр нь хаанаас үүссэн бэхээр ерөөсөө бидний хүмүүжилт байгаад байдаг. Яг бол гомдно гэдэг зүйл бол ерөөсөө нялх хүүхдийн зам байна л да. 5 хүртэлх насны хүүхдийн зам. Гэтэл тэрийг ээж аауд нь өөгшүүлээд гомдож гин өө миний охин миний хүү гомдож гин иви май тоглоо май чихэр. Инхээр гомдвол би юм болохныг авдаг гэдээ ойлгоцсон. Тэгээд нийгэмд гараад ирэхээр би энэ найзтай гомдчул энэ надад өгнө. Найзаагаа загинчул ууралчул надад өгнө гэж ойлгоцсон. Тэгэхээр нөгөө эмоци гаргаж иж бүхнийг хүртэж авна гэдээ ойлгоцсон. Гэтэл би бусдыг хайрлж бусдад өгөх юм бол надад ирнэ гэдэг ойлголтыг тэр хүүхдэд суулгаагүй учраас өөрийгөө ингээд дандаа хохирогчийн дүр даваачаа тавьчихдаг юм л да. Одоо энийг айгүй ярих дуртай болсон. Тэгээ одоо тэгээ яалтчгүй ярихгүй бол ягаад гэвэл энэ нэг төрөл нь энэ байгаа юм. Нөгөө төрөл нь гэвэл өөрийгөө за чи миний охин хүүс та мундаг шүү гэж байгаа мөртлөө тэгтэл бусдаа өөрийг нь харьцуулаад сурчгаар тэр хүн бардам мөртлөө хит бардам замтаа болчтой нөгөө эгогоо хит тэг тижээчдэг. Би мундаг байна, би чадчихэв. Энэ юу юм, тэр юу юм. Өөрийгөө дандаа юм дээд түвшинд аваачаад ирэхээр тэгээд буцаагаад нөгөө бурхан байранд нь тавина гэдэг нь болоод байна л да. Дараагийн нэг сэтгэлгээ нэгвэл 50 нас хүрсэн ч 5 настай хүүхдийн сэтгэлгээтэй төлөвшөөгүй хүмүүс асар нийгмээрээ дүүрэн байгаад байгаа. Тэр хүмүүс яг одооны амьдралд ирээд 40 наснд ирээд яг би хэн би яагаад ийм хүн болчихваа. Миний амьдрал яагаад бүтггүй, миний харилцаа яагаад болохгүй, би яагаад мөнгөгүй байгаад байна гэж зовдөг юм байна л да. Дараагийн нэг зан нь болохоор нөгөө тийм гомдомтгой хүмүүсийн нэг төлөв байгаад. Ийм дөрвөн төлөвд байгаад оршоод байгаа учраас бид нар энэ хуучин энэ суур биднэрт ээж аав бол чадхаараа бидний хүмүүжүүлсэн шүү дээ. Тэд нартай ирээсээ гомдох хэрэг байхгүй. Ээж аавыг бол дээдийн дээдээр хөндлөж чадах юм бол бид нар удмынхаа хүчийг асар сайн энергийн хувьд авах ёстой байна. Гэтэл бид нар ээж аваагаа үгүйсгдэг, ээж аваагаа буруутгадаг, ялангуяа маш их хичээдэг. Олонтоо ээж аваагаа харьцуулдаг хүртэл хүүхдүүд зөнд байна. Ингээд ирэхээр бид нар нэг удмынхаа хүчийг авч чаддгүй мөн хоёр төлөв энэ нэгэн дээрээсээ төлөвшдөг юм байна л та. Тэгээд тийм инфантил 30 настай, 40 настай, 50 настай асар олон хүмүүс бий болчиход байна. Тэгэхээр бид нар яагаад энэ хуучин програмуудыг бид нар одоо өнөөдөр өөрчлөх шаардлагатай болсон учраас нийгмээрээ яг энэ өөрчлөлт рүү явж байна та. Тэгэхээр нэг бодлын энэ бол одоо ухамсарын хувьсэл, нөгөө бодлын нийгмийн шилжилтийн үе, нөгөө бодлын бол бүр интернетийн асар их тийм эрен үе, мэдээллийн шуурга ирсэн учраас гэтээ мэдээллийн шуурга бид нар одоо ингээд харахад маш их шүүлтэргүй аимшигтай авж ийн л да. Одоо тэгэл 50 60 70 хүрсэн ч гэсэн маш их шүүлтэргүйгээр энэ нийгмээрээ ингээд төр засгаа улс төрөө нийгмээ тэгээд үзээ ядах, буруутгах энэ бүхэн чинь буцаагаад хаана бууж байгааг л буцаагаад яг ард түмэн дээр буцаагаад өөрсөн дээр нэрээд байгаа байхгүй. Тэгээ энийг ойлгохгүй байгаа болохоор энэ нийгмээр зүгээр соён гэгээр хэрэгтэй болсон цаг нь ирсэн байна уу гэж харж. Ер нь бол яг одоогийн энэ моментийг хүртэл энэ хүү хүмүүст ажиглагдаад байгаа нийгэм буюу нийгэм гэдэг чинь хүмүүс шүү дээ. Одоо хүмүүст ажиглагдаад байгаа энэ одоо юу гэх юм доголдолтой ч юм асуудалтай зүйлүүд боловсролын гэж ер нь бол тийм нэг одоо гаргалгаа өгчдөг. Тий. Буруугаа чигчдэг. Буруу чихлээ. Тэгэхээр яг ганцхан боловсрол байх уугүй юу гэдэг бас их сонирн ба. Одоо сүүлийн үе сонирн болчих та. Магадгүй нодлон хүртэл би зөвхөн боловсрол гэдэгтэй бол бат цогсох байсан. Боловсролгүй учраас. Гэтэ тэр чинь амархан гаргалгаа болчиход байна хитрхи. Тийм шүү дээ. Боловсрол гэдэг бол бас ганцхан одоо юу гэдэг юмар тодорхойлох жоох хэцүү болчиход байгаа байхгүй. Одоо зүгээр яг 10 жилийнхаа ч гэдэг юм уу те. Ерөнхий боловсролоо сайн аваад нарийн мэргэжил эзэмшээд мастер доктор хүртэл явхлаар бүх асуудал шийдэж нөхөр үгүй байна. Тийм шүү. Тэгэхээр энэ боловсрол гэдгийг бид нэр арай ийм комплекс буюу одоо цогц ойлголтыг хитрхи энгийн ашиглаад ах шиг байна. Ганцхан суугаар нь ашиглаад ах шиг. Бид нар юуны боловсрол гэдгээ бүр мартчихсан байхгүй юу? Хүн чинь нэр нь физикали тэгээд сэтгэлийн боловсрол, биеийн боловсрол. За тэгээд нөгөө юуны ментали боловсрол гэж байгаад байна шүү дээ. Гэтэл бид нар зөвхөн физикал буюу материаллык зүйл дээр л тэрэнд хүрэх өөрийнхөө нөгөө чин хүслээ материаллык зүйл дээрээ тавьсан учраас тэрэндээ тэмүүлэхийн тулд боловсрол эзэмших ёстойг ойлгосон юм шиг байна. Боловсрол эзэмшиж чадвал
би мөнгөтэй амьдарч чадна. Мөнгөтэй амьдарч чадвал би баян байна. Сэтгэл амар ад жаргалтай байна гэж бодсон. Би наадахын чинь нэр дээр үе сонсч ирсэн юм байна. Тий. 70 80-аад онд юм уу да. Дээд боловсролтой 400 төгрөг тоог нь худлайлж байгаа шүү. 700 мянга байсан юм. Дээд боловсролтой хүмүүс 700-аас 800 мянган төгрөгийн цалин авдаг. Тийм 10 жилийн боловсролтой бол 2 дахин бага авдаг. 2 дахин бага авдаг. Тийм энэ ялгаал ерөөсөө ингээд бүтэн 2 генерашны кодлцсон юм байл л шүү дээ. Тийм болохоор яг соц үед чи яаж байсан бэ гэвэл ерөөсөө энэ хороо ертөнцийг хоёр юм дуал ертөнцийн хуваацсан байхгүй. Муу сайн эсвэл нөгөө боловсралгүй. Гэтэл одоо өнөө үед яасан бэ гэхээр хүн гэдэг амтэн чинь нэг бодгал амтаа ганц тусдаа тэгтээ тэр чинь ганцаараа хийж энэ нийгэмд нийгэмшдэх юм а. Дээр нь энэ нийтийн ухамсар гэж энэ хорвоо дэлхийн ертөнцийг холбож байгаа нэг л ухамсар байгаа. Тэгээд энэ ухамсараа хөгжүүлэхэд тулд нэг бодгал хүн тэр ухамсарынхаа төлөө бас ингэж хөгжиж идэх юм а, боловсрч идэх юм а. Яг нэг хүнийхээ төлөө тэмцдэг, зүтгэдэг шиг адилхан бид нэг хүн чинь бас л тэгэл хорвоо ертөнцийнхаа хөгжлийн төлөө зүтгэж ёстой байтал бид нар яагаад ойлгоцсон бэ гэвэл биднэрт нэг юм муу эсвэл сайн хүн эсвэл муу хүн эсвэл энэ боловсролд эзэмших юм бол чи айгүй мундаг хүн яагаад нөгөө буруу итгэл үнэмшлүүд өгчөж байгаа байхгүй мундаг боловсролтой бол чи мундаг одоо ертөнцид яасан бэ гэсэн чинь чи ухамсарын хувьд хөгжилтэй байх юм бол чиний боловсрол чинь хинт ч хамаагүй ухамсарын хувьд бол хүн болгон ижилхий. Гэтэл биднэрт бол ер нь бидний ухамсарт бол бидний одоо энэ сүнсний орчноос дагаж ирсэн маш олон урган уудан бидний мэдхгүй маш их мэдлэг мэдээлэл байгаа. Тэрийг авч чаддаг, ашиглаж чаддаг хүн гэвэл нэг өөр. Авч чадахгүй хүмүүсүүд нь одоо тэгэл боловсролынхаа араас хөөцөлдөөл, материалын орчныхоо араас хөөцөлдөөл, мөнгөнийхөө араас хөөцөлдөд явсаар байгаа л нэг тупикт ороод гацчих чинь л да. Тэгэхээр бид нарыг яагаад байгаа гэвэл одоо нөгөө Маслогийн хэрэгцээний гурвалжин гэж байдаг шүү дээ. Иерархи гэж байдаг те 7 түвшинтэй. Бид нар болохоор тэр 7 түвшнийхаа нэрээс дөнгөж нэг 3 дахь дээр нь л явж байгаа юм л да. Хүний 9 цагаан хүсэл гэж байдаг та. Тэрний 9 цагаан хүслийнхаа нэрээс дөнгөж эрүүл мэндийн эхний 3 хүсэл дээр л явж байгаа байхгүй. Тэгээ амьдрах хүсэл, сурахын хүсэл, одоо мэдхийн хүсэл, эрүүл энхийн хүсэл, за тэгээ нөгөө өсөж бойчхын хүсэл гэж байгаа. Тэнгуудаа 2 дахь 3 хүсэл нь болохоор нөгөө харилцахын хүсэл, үр хүүхдтэй эхнэр нөхрийн хүсэл, гэр бүлийн хүсэл гэдэг. За энэ эхний 6 дээрээ бид нар дөнгөж төвлөрчихсөн. Гэтэл цаана уучраач болохгүй тийм. Уучраач болохгүй. Гэтэл цаана тэр Маслогийн гурвалжин дээр ч гэсэн эхний материалын хэрэгцээл эхний 3 дээрээ байгаа. Тэрнээс дээшээ юу байсан бэ гэдэг Маслоуч тэрийг гаргаж ирээгүй. Тэрний дараагийн төвшөнд нь бид нар ухамсарын оюун ухааныхаа хөгжлийнхаа төвшнийг Маслоу хайцсан байж л дээ. Тэгээ яг нас барахынхаа өмнөхөн би маш их том алдаа хийсэн байна. Хүний хэрэгцээ гэдэг чинь миний энэ тогтоосон энэ иерархигаар тогтдгүй юм байна. Бид нар уруу харуулад хамгийн түрүүнд нь ууг нь ухамсарын хөгжил байсан юм байна. Ухамсарын хувьд хүн хөгжиж энэ хорвоо ертөнцөө хөгжүүлдэг юм байна. Гэтэл бид нар би зөвхөн энэ хүний материалын ертөнц рүү ингээд анхаарлыг хандуулсан чинь хүний хөгжил зогсчлоо гэж ойлгосон гэж байгаа байхгүй. Тэрэн шиг хүний эсэн хүслийн хамгийн оргил нь амар амгалангийн нөгөө нийгэм дэлхийн сайн сайхныхаа төлөө байх байтал бид нар ерөөсөө амтналыг хүсэл дээр л яваад байхгүй. Хэрвээ одоо энэ автор ч гэсэн тэгж юм чинь номон дээрээ хэрвээ чи өнөөдөр гэр бүлтэй, өр хүүхэдтэй, машинтаа, байшинтаа, мөнгөтэй байгаа баяр хүргэе. Чи өнөөдөр амтны ертөнцид дамгаалж амьдарч байна. Амтналыг ертөнцтэй сайхан амьдарч байна гэж хэлж байна гэж байгаа. Тэгэхээр өгөөдөж байгаа боловч үнэхээр бид нар амтналыг энэ ухтгуунаасаа дээш хөгжүүлж эндээ бүр ач холбогдлоо өгөөд би аюу мундаг болоод аюу мундаг ингээл тэр мундаг нь яг гэдэг юм би. Тэгээ мундаг гэдэг хурж байгаа замдаа амьдралынхаа нөгөө мөч болгоноос аж аргалтай мөчүүдэд хайцсан байгаа байхгүй. Хүүхдээ өсч торинж байгааг анзаараагүй нөгөөдөл айл хизээ том болоо явчлаа. Нэг мэдсэн чинь ээж аавтайгаа жаргалтай мөчүүдэд өнгөрөөгөө ээжсэн чинь ээж аав нь яваад өглөө. Бид нар харамсах зүйл бол дээрээс цаг хугацаахгүй. Цаг хугацаа бол бидний хэлсэн хэлээгөө яваад өгнө. Хүний биедэртэй дөрвөө хөгжил уруудаал одоо мөнхөл рүүгээ л явж байгаа нь тодорхой. Тэгэхээр өнөөдөр мөнгөний төлөө юу, материалын эзүүлийн төлөө юу. Тэгэл энэ нийгэмд одоо бидний харж байгаачлан ингээл бие биентэйгээ тэмцэлтэл ингээд авах хэрэгтэй бүү.
эсвэл хамтдаа гоё хөгжөөд бие бинийгаа хөгжүүлээд бие бинийгаа дэмжээд тэгээ хамтдаа нэг элэг бүтэн өдөр болгон ад жаргалтаагаар амьдрчул амар тайван тий. Гэхдээ би ингэж бодож дуучлаа юм чи. Одоо энэ бужигнж байгаа зүйл бол надад бол хөгжил гэж харагдав. Би яг дунд нь ороод бужигнж хараа зам дээр гараад машин марихаар амар стресстэй нуухгүй. Гэхдээ ерөнхийдөө би энийг бужигнж байгаа Улаанбаатарын амьдрал бужигнж гэдэг нь өөрөө одоо хөгжиж байгаа юм шиг надад мэдрэгддэг. Би бол ер нь манай нийгэмд залуу нийгэмд 30 настай нийгэм гэдэг чинь одоо Америкийн 300 400 жилийн настай нийгэм биш. Японых шиг биш. Тэр нийгмүүд одоо уучраа олцсон байна үгүй. Одоо хүртэл ингээл бужигнаал гаж үзэгдлүүд гарсаа л чинь нийгмийн хөгжлийн шатууд амжиж байгаа. Тэгэхэд Монгол ийм дөнгөж 30 гаруй жилийн настай ийм одоо нийгэм үүсгээд ийм төр засаг үүсээд ингээ явж байхад бол харьцангуй одоо нэг цаг тохирооны хувьд ч гэх юм уу яг интернетийн орж ирдэг энэ бол магадгүй Монгол энэ нийгмийн хөгжил маш хурдан хөгжиж байгаа байхгүй тийм хурцсаж байгаа байх гэж сайнаар харахыг хичээдэг. Тэгээд би түрүүн таны ярианаас нэг юм дээр жоох эсэргүүцчих юм сөрөг байр суурьтай. Магадгүй та санал нийлж магадгүй. Би юмыг сүүлийн үед нэршилд оруулах, багцлах, ангилах ер нь жоохон дургу болоод байгаа. Жоох хитрхи барууны одоо би одоо улам л ийм их оронч болоод байгаа. Ер нь ийм барууны ер нь western medicine гэж ярьдаг бид нэр өрөндийн дорндын гэж хоёр ангилаад өрөндийн ангаах хүн буюу одоо энэ Европ ангаах хүний зүгээс айгүйх ангилдаг. Ялангуяа сэтгэл зүй. Тийм шүү. Сэтгэл зүй дээр ингээл депресс гэж уншилал одоо хүүхдүүдийн Америкчууд өөрсдөө баруунслахаагүй ADHD аутизм тавиал тэгэл нөгөө адреналаа өгөөл тийм өгөөл одоо шалгалтын өмнө ингээл адреналыг бол зүгээр витамин шиг уудаг болсон биш. Харин тэгсэн юм. Гэх мэтчлэн ингээ ангилах тусам ардталт нь за хартай хүн бол энэ мөнгө гэж харна тийм бизнес гэж харна. За харгүй энгийнээр бодоход хүртэл надад хэдэрхийн ангилах нь асуудлыг олшруулад байгаа юм санагддаг надад. Манай уламжилт онгоох за дээрэс нь ер нь манай уламжилт соёл болоод нэг нэрлэхээсээ илүү жоохон романтик л та тий. Гэтэ ер нь бол ингэж учиргүй нэгээр ангилаад тэр болгонд нь юм их нарийн гайгүй юм шиг ялангуяа Азийн соёл. Тийм шүү дээ. Азийн соёл чинь ер нь илүү нөгөө хүн рүүгээ айгуу төвтэй юм уу гэж би ойлгодог шүү дээ. Харин ч нэг талын юу гэхээр нэг ангилахаас илүү нэг зүүрд зүгээр мүгэрч. Тэгээ нэг хөөрхөн тэгээд нэг аргалаад одоо харьцуулаад хэлвэл одоо энэ сургалт мургалтуудыг явж байхад энэ сэтгэл зүй эдрийг тарих судлыг уншиж байхад манай Монголд нөгөө тэр олон хиллэг амар хэл хуулчмаар олон үгнүүдийн энгийн зүгээр нэг хөөрхөн афоризм эдрээр хэлчихсэн амар харьцуулаад манай Монгол яг тэгдэж шүү нэрээ. Тэгэхээр хийж олон нэршил томьёолоод өгөх чинь улам хэцүү болгоод улам ингээд нуглаа оруулаад улам ойлгомжгүй болгоод энгийн ард түмэн бүр ойлгохоргүй олон нэртэй боллоо шүү дээ. Тех тусам тэр нь олшроод байгаа юм шиг харагдаад байгаа. Альцгеймертэй хүн маш олон болчлоо. Яа. Дименшнтэй бараг хөвшүүн болгоны 3 хүний нэг нь бараг тийм байна. Тэгэл одоо жишээ нь юм баггүй юу. Зүгээр энэ айгүй өрөөсгөл тайлбар шүү. Гэхдээ депресс гэдгийг мэдхээс өмнө магадгүй тэр хүн тэрийг сонсоогүй байсан бол депрессдэхгүй байж магадгүй гэдэг нэг юм зүгээр өнцөг байгаад. Тийм шүү дээ. Энд чи яг л нөгөө итгэл өмшөл болчиход байгаа байхгүй юу. Хүн тэгээ сонсох тийм юм байдаг юм байна. Манайх ч тэгж юм ховор гэх юм уу бас ам дамжиж айгуу тийм бие бинийг эмчилдэг, бие бинийг оншилдог. Өөрийгөө оншилдог. Тэгээ өөрөө өөртөө онш тавьчихад тэгээ сүлүүд бас тийм нэг юм. Тэгээ дур мэдээ эмчилдэг. Тэгээ өвдөх дуртай. Одоо гэхдээ нөгөө өвдөхөр хүн анхаардаг. Энэ өвдөж байгаа шалтгаан бол энэ хүний анхаарлыг татдаг нэг хэлбэр. Гомддог юм чи яваад байгаа байхгүй нөгөө багада гомдож байгаад хүснээ авчдаг гэсэн бол одоо өвдөх юм бол намайг анхаарах болов. Эхнэр нь өвдчихөөрөө манай нөхөр намайг анхаарах болов гэдэг. Нөгөөх нь тоохгүй болохоор ууралдаг. За ингээд хэрүүл мархан үсдэг. Харилцааны асуудал үүсчихдээ. Тэгэхээр ер нь бол өвдөч нь одоо ашиггүй. Өвдөх хинт ч ашиггүй. Тэгээд өвдөхгүйгээр харин бусдын анхаарлыг яаж татах вэ гэвэл эрүүл саруул болоод өөр юм шатанд ирээд харуулвал харин илүү анхаарлын татна шүү. Өнөө нийгэмд Экос эрүүл амьдралын ус. Харин тийм ээ. Заавал энийг авмаар байна гинэ. Хогтойгоо хэлчих. Эдээ. Тэгээд одоо энэ ерөнхийдөө зүүц зүүгнүүд бол маш гоё шүү дээ манай Монголын уламжлалт.
сэжгээр өвдөж сүжгээр Сүжгээр идэх идэх одоо гэдэг. энэ философитой бол ер нь ойролцоо. Бүр яг л байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр тэрийг ингээд хилээд өгчихсөн байхад одоо энэ угаасаа нөгөө удмаар ирсэн энэ өв залгамжлаад ирсэн үг, нэршил, томьёолол, зүр цэцэн үгнүүдийг харьцуултуудыг айгуусаа хүүхдүүдтэй ч гэсэн зааж өгчмөр юм шиг болоо. Тэгэхгүй болохоор одоо бид нар ярихаар ингээд далдаа хумсар, ялаа хумсар хүмүүс юм толгой эргүүлээ. Юу юм бэ наад чинь ойлгохгүй байна. Тэгэл нөгөө эго гэдэг орчуулангууд том бие болоод ороод ирэн травмагийн дөнгөт нөгөө багтаа авсан гэмтэл гэдэг дөнгөт эн чинь сэтгэлийн гэмтэл, биеийн гэмтэл гэдэг гэл том юм болчихно. Гэхдээ яг хөө ерөнхийдөө хүмүүс харьцангуй бас энэ боловсролтой анхаардаг болсон, илүү мэдхийг хичээдэг учраас нэг ойлгох гол ядаж л одоо мэддэг гэхээсээ илүүтэй аль зүг рүү явахаа жоохон гадарлаад байна. Ер нь яг энэ талаар нь ярьдаг сэтгэл зүйч нар бас их хөргөн гарч ирж байна. Психосоматик эмч бол ганц хоёр байна. Сэтгэл зүйч нар аягүй сайн ярьж байна гэж би харж байгаа. Тэгээд дээр нь сэтгцэн эмч нар бас их гарсан байна. Дээр нь энэ коуч нар, за дээр нь йог, бясалгал хийж байгаа хүмүүс. Бас буддын шашны урсгалыг судалж байгаа судлаач нар бас их хөргөн урсгалуудыг гаргаж ирж байна. Сүүлийн үед ер нь яагаад бясалгал йогыг гарсан болов гэж чирэн бодож ирсэн. Би яагаад юм бол гэд ерөнхийдөө олон номнуудыг уншаад энэ философчдын яг энэ сэтгэл зүйч нарын ялангуяа энэ Карл Юнг, Жо Диспенза эдрийг сонсож байхад эдгээр юуг тайлбарлаад байна гэвэл ерөөс хүн гэдэг чинь нөгөө явал энерги үйлдвэрлэгч. За тэгээд энерги татдаг. Энерги буюу тэр травма, блок гэдэг нь юу юм бэ гэхээр яг үнэхээр тэр энергийн хувилрал нь аль нэг тархинаас ялгарч байгаа үүсэж байгаа тэр мэдрэмж, эмоцн дээр төвлөрсөн биеийн мэдрэмжийн илэрхийллийг хилээд байгаа юм л да. Тэр мэдрэмж гарахаараа уур гарч ийн үү, уцаар гарч ийн үү, үзээ ядал гарч ийн үү, хорсолт гарч ийн үү, гомдол гарч ийн үү. Тэр бүхэн чинь харьяа мэдрэлийн бөөгнөрл үүсэж байгаа, тэр цочрол үүсэж байгаа, тэр напряжен гэж ярьдаг шүү дээ, чангарал үүсэж байгаа хэсгийн харьяа эргэтэнд нь очиж өвчлөл үүсгээд байна гэж ярьж байгаа. Тэр өвчлөл үүсэж байгаа харьяа газар нь энергийн блок үүсдэг, энерги урсгаа бэлдэг, энерги нэг блок болоод одоо зогсдог, сток болж юм гэсэн тийм. Хоёр цусны урсгалын сток болж байгаа, гуравт лимфийн цангилааны сток болж байгаа. Дээр нь тэгээд энэ мэдээллийн урсгалын блок гэдэг юм чинь хамгийн чухал юм байгаа байхгүй. Энэ бүх энергийн урсгалуудын блок болохоор тэр харьяа эргэтэнд нь өвчлөл үүсээд байгаа юм. Тэгвэл хүмүүс яагаад бясалгаад байгаа юм бэ? Яагаад йог хийгээд байгаа юм бэ гэхээр йог гэдэг юм угаасаа яг энэ биеийн энэ энерги, цусны урсгал, лимфийн урсгал, энергийн урсгалын урсгалыг хангаж өгч юм л да. Нэг талын нөгөө йог гэдэг юм чинь хүнийг уян налархаа болгож байна. Хоёр булчин чангаралыг багасгаж байна. Гуравт энергийн урсгалыг сайжруулж байгаа учраас хүний бие дуртай байсан ч дургүй байсан ч йог хийсэн хүмүүс бол яг тэр суларж байгаа булчин дээрээ төвлөрдөг юм байна. Амьсгал дээрээ төвлөрдөг юм байна. Тэгээд ирэхээрээ хүн яалтчгүй тэр блок арилдаг, идгэрдэг, илааширдаг, өөрийгөө идгэж байгаа гол хэрэгсэл нь энэ йог болчих. Яагаад хүмүүс бясалгал хийгээд байгаа юм? Бясалгалыг айгүй хэцүү гэж бодоод байгаа бол ч одоо бид нэр зүгээр цонхоор хар сууж байгаа л цонх руу хараад гүлэрж байгаа мөртлөө харж байгаа юм хардггүй. Дархинд нь юуж бодогддггүй. Өөр зураг дотроо. Тий, энэ бясалгалд яаж бид нар бясалгал хийж байгаагаа яаж мэдэж болох вэ гэвэл зүгээр цонх руу гүлрөө зогсож байхдаа эсвэл нэг юм хүн сургалт хийгээд эсвэл хүнтэй ярьж байхдаа нэг хүн нэг цэг рүү гүлрөөд таг болчдөг тий. Тэгээд гаднах орчныг сонсохгүй, харж байгаа юм анхаарахгүй, бараг инхээр хөөе гэхээр нэг тий би сая жоохон саатчлаа гэдэг. Тэр бол үнэндээ яг л бясалгал тэгээд гипноз, трансын байдлыг хийлээд байгаа байхгүй. Тийм байдалд орох нь юунд давуу талтай байна гэсэн чинь бидний яг энэ бодлын тархийг тайвшруулах гэдэг энэ логик тархийг тайвшруулсан нөхцөлд хүний нөгөө бодол төвлөрдөг, нөгөө тунгалаг болдог. Тэгээ бодлын уялдаа холбоо нь эвтэйхэн болдог. Тэгээ дээр нь нейроны холбоосуудын одоо шинэ нейроны холбоос үүсэх боломж нэгддэг юм байна л да. Тэгэхээр бид нэр эерэг сэтгэл зүй чухал байна. Сүрэг юм бодхоо болоо. Сүрэг сэтгэл бити илэрхийлээ гэж байгаа утга нь гэвэл тэр хуучин сүрэг сэтгэмээр байгаа бид нар чинь ер нь төрөлхийн зуршилтай хүмүүс юм л шүү дээ. Гомддог зуршилтай, сүрэг юм боддог зуршилтай, бусдыг энэ муулах зуршилтай болцсон. Тэр зуршлыг үүсгэж байгаа нейроны холбоосуудын салгахын тулд бид нар эхлээд энэ төвлөрсөн амьсгалаа хянаад төвлөрөх байдалд орох юм бол
бид нар энэ шинэ нейронуудын холбоос үүсгэж чаддаг юм. Тэгэх юм бол одоо нөгөө шинэ эерэг сэтгэл хөдлөлтөй болох гээд байна да. Тэгээд тэр аргачлал нь ерөөсөө энэ бясалгал дээр суйрлаад байгаа, йог дээр суйрлаад байгаа учраас одоо нийтээрээ энэ бясалгал хийгээд байгаа, йог хийгээд байгаа, мэдчихэд тэрийг өөр дээрээ мэдээд мэдэрсэн учраас бусдыг ч гэсэн өөрчлөгээд явж байгаа нь аюу сайшаалтахгүй. Яг нь суурь ангаах хүн бол одоо жишээ нь бясалгалаар парасимпатик мэдрэлийг идэвхжүүлээд байгаа. Тэгээд одоо тэгэхээр чинь кортизолын левел төвшин буурж байгаа. Тэгэх юм бол энэ бол тайлбарчаад байгаа. Тэгмүүд одоо өнөөдөр энэ чинь ардаа 2 3 юмтай болчиход. Тийш маш олон нарийн юм байгаа. Парасимпатикийг одоо далд ухамсарыг хэлчихээр бас биш болчиход байгаа. Тэгэхээр нөгөө тарих судлалч нь ер нь юу гаргаад ирсэн бэ гэвэл ер нь хүмүүст үнэхээр амьдралын явцад нь үүссэн травм гэж байдаг юм. Бид нар өвчнийг бол ерөөсөө ганцхан нэм бактери гэж тайлбарлаж бодохоо болохоо бэлдсэн байхгүй яа. Тэгвэл альва өвчний цаана ерөөсөө амьдралын явцад нь үүссэн альва нэгэн муу мухай үйл явдал травм өөрийнх нь сэтгэл зүйн маш их гэмтээсэн тийм үйл явдлууд байгаад байна. Тэр үйл явдлуудыг хүн гаргаад бид нар энэ эмоцоо энэ дотроо барих ёсгүй байна л да. Зөв гаргаж явах хэрэгтэй. Гаргаад одоо яаж гарах уу гэдэг нь хамгийн энгийн арга нь одоо хүмүүс их мэддэг нөгөө бичих тэмдэглэх арга байна л да. Тэр байгаа сэтгэл хөдлөлтөөр 5 настай байна уу 10 настай байна уу чамд үүссэн тэр муухай маш их тийм бодхоос ч дургу тийм хүнд үйл явдлуудаа бичиж тэмдэглээд тэмдэглэх биш одоо бичээд гаргаад үндсэндээ эмоц гаргаж байгаа байхгүй. Яг бол эмоц гэдэг юмыг дотроо хадгалахаараа хүн маш их стресстэй, депрессд ордог. Тэрийг нь дахин сануулад идэг зуршилтай. Тийм толин нейронууд гэж байдаг юм байна. Тэгэхээр бид нар энэ нейронуудыг гаргаж ирээд тарих судал нь биднэрт гаргаж өгöd байгаа учраас хүн энийг илүү сонирхоод байна шүү дээ. Надад ямар траум байгаа. Тэ барьцтай. Хүнд чинь үнэхээр траум байд юм байна. Энэ траумаасаа салчхаараа энийг ингээд тавьж явуулчаараа одоо үндсэндээ тавьж явуулаа гэдээ өөртөө итгээд өөр төсөөлөл эерэг сэтгэл хөдлөл бий болгочхороо миний амьдрал сайхан болчихж байна гэдгийг мэдэрсэн хүмүүсүүд нь бусдаа заагаад байгаа байхгүй. Тэрийг бусд нь ойлгохороо илүү бас эн чинь хүнд ганцхан нэм бактери удамшил нөлөөлөд идэх юм байна. Орчин өссөн төрсөн гэр бүлийн хүмүүжил гэд нөлөөлдөг юм байна. Дээр нь энэ олон гэмтэл үүсгэж байгаа бидний энэ тархинд блок үүсгэж байгаа энэ травм гэж юмнууд үнэхээр байд юм байна. Энийгээ бид нар даван туулаад амьдран туулах хэрэгтэй юм. Тийгэж ойлгоод байгаа учраас хүмүүс одоо яг хөгжих ёстой, хувьсах ёстой гэдэг шалтгаан нэрээд байгаа мó л гэж ойлгож байна. Ерөнхийдөө сэтгэл судлаачид за энэ жоохон бүдүүлэг тавчлал байж магадгүй. Гэхдээ би ингээ нөгөө өнцгөө барихын тулд нэг ингээ тайлбарлчих. Зигмунд Фройд гэдэг ерөнхийдөө сэтгэл судлалын одоо гол суурь одоо хүмүүс. Одоо би сэтгэл судлаач биш шүү. Суурийг нь барьж явдаг хүн байна. Одоо Зигмунд Фройдийнхаар бол ихэнх асуудал өнгөрсөн буюу бага наснд байдаг гэж ярьдаг. Адлер болохоор жоохон ирээдүйг чиглэлдэг. Гэтэл Карл Юнг болохоор хүн үзэх юм аа л үздэг гэдэг. Үзэх ёстой юм аа л үздэг. Үзээгүй хүн харин алддаг. Их асуудалтай одоо депресд ордог ч юм уу, орцууршилт ордог ч юм уу. Эсвэл ерөөсөө ингээд амьдралын төгсгөл нь хүснээр нь болдгоо ч юм уу. Эсвэл өвддөг те. Тэгэхээр яг хоо ер нь надад сүүлийн Карл Юнгийн тэрхүү юу илүү одоо надад тохироод байгаа гэх юм уу эсвэл бодиттой санагдаад байгаа. Тэр нь яагаад вэ гэхлээр яг одоо өнөөдрийн таны өгөх гээд байгаа мэдээлэл зардны яваад байгаа. Тэр хүн тэрийг яагаад надад тохиолдоод байгаа юм бэ гэж хүн дээр хүлээж авах биш. Миний үзэх юм байна л да гэж эргээр хүлээж авах нь ядаж ялгарх кортизолын левелийг арай бууруулах гэдэг. Ер нь альва асуудлыг Карл Юнгийн философи нь яадгүй гэхээр ер нь хүн болгонд өөрийн гэсэн нөгөө өөрийнх нь сүүдэр тал байдаг юм аа. Тэгээд тэр сүүдэр талтайгаа хүн илэрхгүй болохоор бусдаас дандаа тэр сүүдэр талыг хараад стресстэй байдаг юм байна л да. Тэгэхээр тэр сүүдэр тал энэ хүнтэй би маргалдаж байгаа бол энэ хүнтэй маргалдаж байгаа шалтгаан нь юунд байна гэдэгтлээд өөрөөсөө асуух хэрэгтэй. Тэр чанар чамд байна уу байхгүй байна гэдгийг илрүүлээд өөртөө илэргэж авахгүй өөрийнхөө үнтэйг нуух тул чамд жигсэн чамд тэр хүнээс таалагдахгүй зүйл магадгүй байгаа бол магадгүй биш чамд 100% тэр чинь байгаамаа. Тэгэхээр л таалагдах. Тэгэхээр чамд таалагдахгүй. Яг бол чи тэр өөрийнхөө сул талтаа илэрхгүй байгаа байхгүй. Тэгэхээр хүн ингэдэм л да хүн бол тийм төгс амт юм биш. Хүнд
сул талд байгаа, сайн талд байгаа хүн айгүй олон дүртэй, маш олон дүртэй тий. Нэг ээж дүртэй, нэг эмч дүртэй, нэг босс дүртэй, нэг айгүй тийм нөгөө шалиг дүртэй ээж болж болно тий. Эсвэл нэг тийм улгаач дүртэй ч юм уу тий. Тэр дүр болгон чамд тийм зангууд байдаг болохоор тэр зангаа хүн дандаа бусаас нууж явдаг юм л да. Нөгөө хүн өөрийгөө дандаа бустай харьцуулж байгаа учраас тэгээ тэр зан нь нөгөө өөр хүнд нь илэрхээр тэр зангийн маш их хэсэргүүцдэг, ууралдаг. Тэр хүнтэйгээ тэгээ байнга маргалддаг. Тэгээ нөгөө дарахтайгаа эвдэрдгүү хүн байдаг гэдэг шиг. Тэгэхээр хүн өөрийнхөө сүүдэр талдаа эвлэрч чадах юм бол тэгээд альва болж байгаа үйл явдлыг ер нь жоохон стоп крана татаж үзэх хэрэгтэй гинэ. Тэгэхээр ууралмаар байгаа бол, гомдмоор байгаа бол за байж байгаарай. Энэ надад ер нь яг юу хэлэх гээд байна. Энэ уурлах одоо үүссэн ситуацаас надад хэрэгтэй юу вэ гэд аливаа үйл явдлаас өөрөө өөртөө хэрэгцээтэй амьдралын туршлага ч юм уу те нэг сургамж ч юм уу олд аваад харах юм бол уурлахаа болдог. Нэгд уурлахаа борж чаддаг. Хоёр дахь нь гомдохоо болдог. Тэгээд нэг сөрөг сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэ болоод ирэхээр хүн өөрөө өөрийгөө хянч чаддаг болж байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр бусдыг хянах гэдэг байгаа байхгүй. Хүнд уурлаад уцаарлаад хүнтэй маргалдана гэдэг чинь Карл Юнгер бол бидрийг бусдыг хянах гэдэг юм аа. Бусдыг хянах гэдэг учраас хүн хизээч чамд хянахдаггүй. Чи өөрийгөө л хянаж чадна. Тэгэхээр өөрөө өөрийнхөө эмоцийг хянах, өөрөө өөрийнхөө сул талтай нөгөө сүүдэр талтайгаа эвлэрчих юм бол чи бусдыг хянах шаардлага болно. Тэгвэл бусад чамайг дагаад өөрчлөгдөж чаддаг юм аа. Тэгэхээр чи яагаад өнөөдөр энэ хүнтэй маргалдаад байна? Яагаад чамд байнга айдас байгаад байна? Яагаад чи байнга юм төгшүүртэй байгаад юм л бол өрүүлцөөд байна те? Юм л бол гомдлоод байна гэх юм бол үн чанартай бол чамд алдах айдас. Энэ хорвоод ирнэ 3 алдах айдас байдаг юм байна л да. Харилцаагаа алдах айдас, мөнгө алдах айдас, дээр нь цаг хугацааг алдах айдас гэж байдаг юм байна. Тэгээ энэ 3 айдасаа хүн дандаа өмчилж явдаг юм байна. Бид нар чинь харилцаагаа тэгэл ихнэр нөхрөө үр хүүхдээ аав ээж бүгдээ л өмчлөл минийх. Тэгээ өмчилж байгаа учраас өмчилж байгаа юм хүн алдахаасаа айна да. Алдахаасаа айхаарал хэрэлддэг, маргалддаг, үл ойлголцдог, дандаа конфликттай байдаг. Энийгээ зүгээр тавьж явуулах хэрэгтэй юм л да. Карл Юнгийнхаар бол юм болгоныг хүлээн зөвшөөр. Нэгд хоёрт итэг, гуравт энийгээ хүлээн зөвшөөр. Хүлээн зөвшөөрөөд энтэйгээ эвлэрч чадах юм бол чи өнөөдөр амьдралд асуудалгүй амьдрч чадна. Тэгээ альва юмны хэцүү. Тэгтээ айгүй олон удаагийн давтамжаар энийг хийж чадах юм бол яадгүй гэхээр нөгөө тархинд хуучин нейроны холбоосууд чинь наажмдаа салдаг юм л да. Нэг удаа уурлахаа барьж чадвал нейроны холбоосууд нь сулардаг юм. Хоёр дахь удаага уураа барьж чадах юм бол шинэ нейроны холбоосууд үүсчихдээ юм байна. Гурав дахь уураа барьж чадвал тэр шинэ нейроны холбоосууд чинь батчаад чиний ууралдаг зуршлыг чинь зүгээр чи нөгөө Адлералт гэдэг шүү дээ. Чи зүгээр уурлахыг сонгоод байгаа байхгүй. Чи зүгээр гомдохыг сонгоод байгаа. Тэгэхээр хинт чамд үүрэггүй чи өөрийгөө удирдах чадна шүү дээ. Тэгэхээр л сонголтоо зөв хийчих гэдэг чинь бид нар чинь асар их том боломжтой хүмүүс шүү дээ. Сонголт хийх боломжтой хүмүүс. Тэгээд бусдыг контролдож явах уу, өөрийгөө контролдоод харин сонгож чадах уу, сонгох эрх нь байж хаад ашиглаж чадах уу гэдэг нь л байт юм шиг үлээ. Одоо яг ер нь би ингэж анзаараад байгаа шинжлэх ухаан шашин хоёр чинь саяхмыг хүртэл бараг дайснууд байсан шүү дээ тий. За яг хуу Монголд бол янз янз л байсан. Монголчууд бол ерөнхийдөө альва юмыг хослуулан амьдрахтаа сайн хүмүүс. Тий мундаг шүү дээ. Тий. Гэхдээ одоо ер нь нэг зүг рүү явж байгаагаа аль аль нь л ойлгож байна. Аль аль нь л нэгнийгээ үүсгэхэ болж байна. За шашны номлогч нар хүртэл шинжлэх ухааны одоо энэ сүүлийн судалгааг ашиглаж байна. Тэрийг шашныхаа урсгалд хэрэгжүүлж, илүү баяжуулж байна. Эмчнэр одоо юу гэдэг одоо энэ энерги гэдгийг хүлээн зөвшөөрж байна тий. Одоо сүнсэн бие мийгээл янз бүрээр хүмүүс аль үгийг сонгож аль хэлээр орчуулах нь бол өөр байгаад байгаа болохоос ер нь мессеж чинь нэг л төхөөл байгаа. Шашин шинжлэх ухаан хоёр бүгдээрээ л хоёр талаас л ер нь хідэн бүхэл шашин нэг л талаас л олон талаас нэг л юмны тухай яриад байсан байхгүй. Тэгээд орчуулах нь айгүй хэмжээ. Орчуулах нь айгүй алдаатай их хаашаа нэг тайлбар нь өөрийнхөө өнцгөөс өөрийнхөө шашныг илүү дүүйлэх гэсэн өнцгөөс тайлбарладаг юм шиг. Би бол түүхийн үүдэнд ингэж боддоо шашин яг анх үүссэн зорилгоос хитрхи хазаасан болов хүмүүс нөө өөрсдийн ашиг сонирхол нийцүүлж зориулж тайлбарлах. Тухайн үед хин хүчтэй байсан тэр шашинг ашиглаж хүмүүсийг одоо нөгөө хүчэндээ одоо юундаа байлгахын тулд тэгээд одоо энэ ерөнхийдөө яг таны яриануудыг нэмэт хэлэхэд буддын шашны сургаалууд ер нь бол яг иймэрхүү юмнуудаас нэлээд ажиглагддаг. Хамгийн шинжлэх ухааны шашнаар тодорхойлсон юм л шүү дээ. Би сүүлийн үед бас тэнгэр сургаалыг одоо
зүгээр хөвдөө сонирхож бас уг нь подкастнда нэг зочин оруулсан биш техникийн шаардлагаас болоод гаргаж чадаагүй. Тэгээд тэнд ярихад ерөнхийдөө бас ийм ер нь манай одоо бөө шүтлэгч нь бол манай уламжлалт шашин гэж явж байгаа шүү дээ. Тэнгэр шүтлэг бол яг ерөнхий имэйс чи юу гэдэг. Ер нь одоо энэ нөгөө нэг let go боёо тавьж явуулах, байгаар нь хүлээж авах. Сайн муу гэдэг чинь ийм хар цагаан шиг хоёр юм биш гэдэг ч юм уу те. Ер нь имэйс чнүүд яваад байна. Тэгэхээр би одоо эднийг ер нь нэг зүгрүүл харцсан байна уу даа гэж нөгөө мөхөс би мөнхөг ухаандаа тунгаалаа гэдэг шиг. Тийм ер нь бол яг л тийм шиг байна. Тэгээд альва шинжлэх ухаан чинь хоосон юм дээр гарч ирэх шүү дээ. Тэгэхээр энэ нь бол ер нь эртээр үесээ л яг хүн бий болсон цагаас хүн энэ байгалийн хуулийг зөрчгүйгээр өөрийнхөө нөгөө хүний хуулийг бүтээж байгаа. Тэгээд тэрэн дээр үндэслээд энэ хорвоо ертөнцийн чинь анханасаа яаж үүссэн. Тэгэл бурхан үүсгэсэн. Тэгээд сүлдээ сармагч нь болоод буцаагаал бурхан болсон. Энэ бичлэнгээр яваад хахаар ер нь тэгэл альва шашин ч вэ, шинжлэх ухаан ч вэ бүгд л яг л нэг л юмны төлөө зүгээр хүн ажралтай хүн амьдрахын төлөө ер нь яах хэрэгтэй бэ гэдгийг л олон өнцгөөс нь тайлбарлалтай болов гэж харагдаж байна. Одоо бол сүүлийн үед яг энэ энергийн талаас нь маш их тайлбарлаад байна л да. Юу гэхээр хүн гэдэг чинь өөрөө ер нь энерги хуримтлуулж ижил хүн өөрийнхөө амьдралынхаа нөгөө зөв юмнахаа төлөө амжилттай амьдарч чаддаг юм а. Тэгэхээр юмхан юмд л энерги юу лээ талах юм бол тий одоо жишээлбэл энэ сөрөг сэтгэл хөдлөлт болгон маш их хүнээс энергийг авч чадж байгаа гэдгийг тайлбарлах гэдэг байгаа байхгүй. Энэ ном ч гэсэн бас тийг тайлбарлаад юу гэхээр ганцхан энэ ном ч биш. Энэ бүхэл философууд, тарих судлаач нар тэгж л тайлбарлаж байгаа. Чи сөрөг сэтгэл хөдлөл эрхэлж левел дээр маш их үйлдэл багтаа энерги ялгаруулж байгаа. Тэр үйлдэлт чинь таарсан л энергийн төвшөнтэй хүмүүс л чамтай уулзж байгаа. Тэгэхээр чи хинтээ уулзах уу гэдгээ сонгох эрхэн чамд байгаа. Чи амьдралаа ямраар төсөөлж ийн тэр чинь биелнэ гэдэг чинь бас чиний сонголт. Чи үнэхээр ирээдүйдээ санаа зовоол өнгөрсөндөө шаналал байгаа бол энерги чинь тийшээ л яваад байгаа. Тэгэхээр чи өнөөдөр энэ бодит яг энэ мөчтөө амьдрах чинь маш чухал байна гэдгийг бас их тайлбарлаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ мөчтөө амьдрахын тулд хүн бяцлах хэрэгтэй болж байна те тархиа тайвшруулах хэрэгтэй болж байна. Өөртөөгөө ярилцах хэрэгтэй болж байна. Өөрийнхөө утга учирыг олно гэдэг чинь хамгийн анхны нөгөө суурь нь бол биднэрт багаас л яаж амьдрах вэ гэдэг урлагийг даанч биднэрт хинч зааж өгөөгүй болохоор чадхаараа амьдарч байгаа болохоор одоо хүн төрлөختөө ингэж л амьдарч байна л да. Тэгэл ухраал, нэг өксөөл, нэг уруудаал тэгэл чадхаараа л амьдарч байгаа юм шиг байна. Гэтэл ер нь бол гол утга нь юу гэхээр хүн өөрийнхөө энэ амьдрал яг нэг гол зорилгоо л олох хэрэгтэй. Би яг ямар амжилтанд хүрэх юм? Карьерийн хувьд яах юм? Гэр бүлийн хувьд яах юм? Харилцааны хувьд яах ёстой юм? Би ямар амжилтанд хүрээд тэр амжилт маань бусдыг яаж ингэж гоё бас адилхан хөгжүүлэх юм? Бусдад юу өгөх юм? Ганцхан надад биш. Яг ингээд нөгөө эго үзэл рүүгээл хандаад эхлэхээр л буруулчод байгаа мó л гэж ирэн сүлд тайлбарлаад байна л да. Яг л бид нар бусдын өсөж дэвжих шалтгаан байж чадах юм бол чи ч гэсэн адилхан өсөж дэвжнэ гэдгийг л ойлгох хэрэгтэй юм шиг байна. Би тэгтээ яг тэр зорилгоо ол гэдэг үг намайг айгүй их зовоосон л доо. Зоосон гэх юм уу юу гэх юм. Одоо зоосон гэж арай хүнд үг болчих магадгүй. Хүн зорилготой ирдэг. Тэгээд ингээд зорилгоо ол гэх тийм өнгөт хүн айгүй хэрэгэлзээнд ордог юм байл л дээ. Одоо ямарваа нэг юм бариад авна штэ. Тэгэхээр энэ миний зорилго мөн үү гэж асууж эхэлдэг. За тэгээд би болохоор сүүлдээ юу гэж бодсон бэ гэхээр gut feeling гэж хэлдэг. Одоо хүний нөгөө зүн совин гэж байдаг штэ. Одоо тэр юмдаа итгэцэн дээр юм болов. Зүгээр юу одоо ингээд яг зорилгоо ол гэхээс илүүгээр юу хийхэд чам таалагдчих. Тийм шүү дээ. Юу чи сайн хийж гин. Юу бусдад өгөөжтэй байна уу? Бусдад юу өгж гин. Чамд гоёлн кайф өгж гин үү? Тэр л чиний хийх юм чинь зөв. Гэтэ хүн хамгийн гол нөгөө ганцхан логик тархаар ажиллаад байвал хүн хизээж өөрийгөө олохгүй. Тийм болохоор энэ ухамсараа хөгжүүлгээд байгаа нь тэр юм шиг байна. Тэгэхээр чи яг юу хийж байгаагаа зүгээр ухамсарлаж ойлгох гэдэг байгаа байхгүй. Ухамсар гэдээ ярихаар хүмүүс айгүй хэцүү сонсогдоод хүнд үг шүү дээ. Хүнд үг. Тэгээ айгүй хүнд үг ойлгоход хэцүү. Тэгэхээр зүгээр ухамсарлаад яг юу хийж байгаагаа юу бусдад энэ чинь өгөөжтэй байна уу? Чамд хэрэгтэй байна уу? Бусдад хэрэгтэй байна уу? Чамд гол нь чи дуртай байна уу? Энийгээ хийгээд чамд мөнгө өгж гин үү те? Орлого олж гин үү? Бусдад орлого өгж гин үү? Нөгөө хүмүүс ч одоо өөр одоо юмыг таашаадаг байгаа шүү дээ. Магадгүй мөнгө, материаллык, машин тэрэг сонирхдаггүй энэ хотын бужигнаан донд амьдрах сонирхолгүй байж болно шүү дээ. Байж болно шүү дээ. Тэгэхээр чин
сайхан цуслангийн байшинтай болох зорилго нь байж болно шүү дээ. Эсвэл сайхан гоё ногоо тарих байж болно шүү дээ. Тэр кайфудаа л олж хэрэгтэй юм шүү. Тийм тэгээд ер нь бас өөрийгөө олох, өөрийнхөө мөн чанар юм уу, өөрийнхөө утгаа ч юм уу, өөрийнхөө хийх дуртай юм олохын тулд нэг юм 5 юмыг анзаараад үзчих гэдэг юм байна л да. Би одоо нэг жоохон томьёотой ярих дуртай хүн ирнэ. Санжаач мэдэн дээр. Яг гэхээр хүн өөрийнхөө эхлээд би ер нь юу чаддаг юм бол, юу мэддэг юм бол гэдгийг олохын тулд чамайг ер нь номгшил төрүүлж байгаа зүйл юу вэ гэдгийг нэг анзаарч үзэх хэрэгтэй юм байна. Тэгэхээр нөгөө мангал одоо жишээл морины айгуу тийм мундаг уяач болох ирээдүйтэй ч юм уу малчин болох ч юм байлаа ч юм уу эсвэл тэгээд морь сойдаг ч юм уу одоо уралдуулдаг ч юм уу эсвэл зүгээр амтан тижээдэг ч юм уу те малын эмч ч юм уу яаж мэдэх вэ тийм хүн байлаа гэхэд морины уралдаан үзэхээр маш их хомогшдог. Одоо монголчууд бол тэр чигээрээ морины уралдаан үзэхээр маш их хомогшил төрдөг. Тэгэхээр яах вэ гэхээр тэр омогшил төрүүлж байгаа зүйл дээр энийг анхаарал үзэж байгаа. Тэгээд дээр нь тэр омогшил төрүүлж байгаа зүйлдээ яг тэр ямар кайф авдаг мэдрэмжээ өөртөө айгуу сайн хадгалж явах хэрэгтэй ингэнэ. Яах вэ гэхээр тэрэн дээр нэмээд юу нэмэх вэ гэхээр өөрийнхөө юу чаддаг авяас чадвараа нэг олчих хэрэгтэй. Тэрийг манайхан ерэн хүн тэгээд багтаал айгу мөрөөмтөмтгий би тийм юм боддог тийм ч юм бол нэм ч юм болно гэд төсөөлт мөртлөө тэгэл нэг 10 жилээ төсөөд ирэнгүүт нээж аван чи тийм бол ийм бол гэх нөгөө замын буруу заагаад өгчдөг. Хийнгүүт нийгмийн шахалтаараа тэгээд бусдад үзэмжээрээ тэгээд бусдад таалагдах гад нөгөө өөрийнхөө хүн би хинбэ гэдгийг олохын тулд боловсрал хэрэгтэйгээ бодцохоор өөр яваад гэдэг. Тэгэхээр өөрийнхөө чаддаг авьяасаа ерөөсөө мартахгүй байх хэрэгтэй. 3 дахь юм бол нөгөө өөрийнхөө хоббиг ерөөсөө хөгжүүлэхэ хайчдаг. Ялангуяа гэр бүлтэй болоод ирэхээр хүмүүс өөрийнхөө хоббиг хайчдаг. Тэр айгу буруу юм байна л да. Яг л хүн өөрийнхөө хоббин дээр авьяасан дээр өөрийнхөө омгшил төрүүлж байгаа зүйл дээр анхаарал эхлэх юм бол өөрийнхөө хийж чаддаг зүйлээ, хийх дуртай зүйлээ, кайфтай зүйлээ олд юм байна л да. За дараагийн 2 үлдсэн юм нь юу вэ гэхээр одоо ялангуяа энэ сошиал ирэн үед энэ чи ямар сошиал контент үзэхээр баяр багтал чинь төрж ийн таалагдж ийн гэдгийг анзаарч үзэх хэрэгтэй. За 5 гэх юм бол чи ямар орчинд илүү байхаараа таатай байна. Ямар хүмүүстэй уулзахаараа гоё байна. Таатай байна. Тэрийг нэг анзаараад үзэх юм бол хүн тэгэл өөрийгөө олоход их амархан л юм л да. Тэгэхээр энийг хизээ олох уу гэхээр бид нэр одоо энэ амьдрахын аргачлалыг 12, 13, 14 наснд хүүхдүүдэд хэлж өгч чадах юм бол тэднийхээ авьяасыг хөгжүүлээд хоббиг нь хөгжүүлээд тий хоббиг нь дур сонирхлыг өрнүүлэх юм юу байх вэ гэхээр тэр хүүхдийн омгшил хүрж байгаа зүйлүүдийг үзүүлдэг, харуулдаг. Тэгээ дээр нь мэдээллийн фильтрийг аягүй сайн барихгүй бол энэ мэдээллийн фильтрод хүүхдүүдийн тархийг асар их алж байгаа. Гоё тэгэхээр энийг бас анзаарч үзэх хэрэгтэй юм л. Тэгээд энэ 5 зүйл дээр фокуслоод үзэх юм бол хүн өөрийнхөө мөн чанарыг гэх юм уу, өөрийнхөө амьдралынхаа утга учирыг гэх юм уу тий аягүй тустай. Тэгээд суугаад бичиж үзэх хэрэгтэй юм. Тэгээд сүүлийн үед хүмүүст би аягүй тэгж бич гэдэг тийм үг хэлдэг болсон. Яг тэгвэл хүн бичгээрээ хүний тарих асар бясалгалын байдалд ордог юм. Өөрөө автомат. Тэгээ нөө таны түрүүний хэлсэн нөө нейронуудын холбоос маань бичгээр илүү үүсчиг илүү бэхждэг. Яг тэгвэл хүн бичгээрээ нөгөө цаасан дээр буулгасан ямиг давхар нүдээр уншаад ирэхээр олон мэдрхүүг ашигладаг байхгүй нөгөө хүрэлцэх мэдрхүү сонсох харах үзэхээ баг үнэрлэх нь хаашаа юм бүгдийн мэдрхүүг ашигладаг дөрвийг ашиглаж байгаа байхгүй тэгэхээр илүү тогтдог дээр нь илүү бодиттой болд юм байна гомдлыг ч гэсэн тэр юм элэ гомдлыг ч гэсэн хүн өөрийнхөө өнцгөөс нэг бичээд үзэх хэрэгтэй тэгээд нөгөө гомдоос итгэдэг өмнөөс нь би яагаад гомдчих вэ тэр хүн чамтай муудалцсан байлаа гэхэд өглөө эхнэр нөхөртөөгөө таарамжгүй гэрээс гарсан байж болно тий хүүхэд нь өвдсөн байж болно нээж аавд таарамжгүй байж болно өвчтэй байж болно амьдрал нь хүлцээгүй байж болно олон шалтгаантай байж болно шүү дээ чамтай нөгөө одоо муудалцсан шалтгаан нь тэр хүнтэй өөртөө холбоотой байхад чи тэрийг өөртөө нялж аваад гомдоод авах шаардлага байгаа ч юм уу тий тэгж эдээсээ хүлэх хэрэгч байна уу гэж байна уу тэгэхээр ер нь бол айгуу тийм эмпати гэдэг энэ сэтгэл эерэг сэтгэл хөдлөлийг аюулсаа хөгжүүлэх хэрэгтэй юм. Тэгэхээр өөрийгөө бусдын оронд тавьж үзээд тэгээд энэ хүн одоо яагаад би энэ хүнд яагаад гомдсон байж болох уу гэд тэр хүний өнцгөөс нь би яагаад гомдсон байж болох вэ гэдгээ тэр хүний өмнөөс төлөөлөд бичих нь шүү дээ өөрийнхөө гомдлыг. Тэгэхээр ингэж чадах юм бол бас гомдлыг тавьж явж болдго юм байна. Би танаас нэг кейс асуучих л да. Хоёлаа кейс дээр шууд ажиллаж байна. Дөрөв миний ярьсан Карл Юнгийн философор бол хүн туулах системаа туулж байгаа гэдэг. Тэрийг болохоор хоёлаа хоёр хүнээр төсөөлөхөд нэг нь
одоо магадгүй гашуу гахцал зовлон үзэж байгаа. Эсвэл хүнд өвдчтэй ч юм одоо нэлийн хүнд кейс гэсэн үг. Нөгөөх нь болохоор ерөнхийдөө юмнууд нь дундаж болон дундаас дээгүүр гайгүй харьцан гадж байгаа л та хүмүүсийн нүд дээр бол тэ асуудал багтаа хүн. Ийм хоёр хүн дээр ярихад одоо ийм асуудал багтаа хүн бол одоо Карл Юнгийн философиг бол таашаад авчиж болохоор шүү дээ. Тэрэл хүн үзэх юм үзэж байгаа юм байна тий. Би бол одоо гайгүй яваад асуудал байгаа юм чи. Тийм. Би бол үзэх юм үзэж чинь гэж бод. Тэнгүүд мэдээж яг асуудалтай хүн бол тэрийг хүлээн зөвшөөрөх хэцүү шүү дээ. Тэгэхээр ийм үе яг өнөөдрийн хоёлынгийн ярианаас хэрвээ гомдохгүйгээр дүгнэлт хийе гэх юм бол чи магадгүй тэр өвчин зовлон шанал хүртэл ч юм уу одоо юу гэдгийг тэр гар цохрол хүртэл магадгүй итэрхий их гомдоод явцсан олон үйл явдал болсон л байна л да. Тийм. Тэр нь одоо нөгөө хамгийн энгийнээр бол карма. Энэ бол айгүй муухай харгис хариулт болчихно л да тийм. Чи үзэх юмаа үзэж байгаа одоо хохно гэхээс ялгаагүй шүү дээ. Гэхдээ зүгээр яг миний хэлэхэд санаа гэх юм уу одоо тийм байдалд орохын тулд тийм байдалд байгаа хүнийг бол одоо мэдгүй мэдээж сэтгэл засалч юм уу те одоо ингээд яг энэ аргуудаа хэлж өгөх баха. Тийм байдалд орохгүй тулд анханасаа л бодлоо өөртөө түрүүний саяны хэлсэн бүх юмнуудыг л ажиллах нь шүү дээ те. Одоо яг юу гэж тайлбарладаг вэ гэвэл хүн өөрийнхөө амьдралд дэндүү хариуцлагагүй ханддаг нөхцөлд дандаа бусдаас буруу хардаг, бусдын үгээр амьдардаг, өөрийнхөө амьдралыг өөрийнхөө гартаа авч чадаагүй хүмүүсийн ерөнхийдөө амьдрал нэг асуудлаас асуудал руу шилжээд салдаггүй, эсвэл өвчнөөс өвчний хооронд гүгээд идэг гэж тайлбарлаад байгаа хгүй Карл Юнг гэсэн. Тэгэхээр юу гэж нэхэр амьдралдаа хариуцлагатай болохын тулд яах ёстой вэ гэхээр за энэ өвчин шаналлч вэ? Бүх зүйл одоо яалтчгүй миний өөрийн буруу бие хэл сэтгэлээрээ илэрхийлсэн үйлдэлтэй, бодолтой, сэтгэл хөдлөлтөй холбоотой байх магадлал өндөр гэж одоо тайлбарлаад байгаа юм байна. Тэгэхээр эхлээд унших хэрэгтэй болох нь шүү дээ. Өөрөө өөрийгөө судлах хэрэгтэй болж байна. Тэгээд ирсэн цагт миний ямар бодол, миний ямар үйлдэл, миний ямар энэ гаргаж байгаа зан аран шиг характер ийм үйл явдлыг надад татаад байна вэ гэдгийг ойлгох хэрэгтэй байхгүй. Тэгсэн цагт тэгэж ойлгоход ирэхээр яадгүй хэрэг маш олон үйл явдлууд санаа бодолд нь хүмүүст орж ирдэг. Хүмүүс ихэнхдээ одоо би өнөөдөр нэг унаад хөлөө оголчлаа гэхэд тэрнийхээ шалтгааныг мэддэг шүү дээ. За одоо үлийн үрээрч гинөө эсвэл за би өчтөр яалтчгүй нэг ингээл ингэжсэн явжсэн айгүй эвгүй шиг ингэсэн буруу гутал өмссөн байсан. Тэр шалтгааныгаа болохоор юунд өчөж нэг буруу гуталтаа өгөөд буруу хүнтэй уулзсантаа өгөөд ингээд бусдыг буруутгаад байгаа хгүй. Гэтэл зүгээр л өөрөө хариуцлага орчих. Би өнөөдөр зүгээр л явж байгаа л яалтчгүй л унчлаа. Гэхдээ би өнөөдөр хөлөө уулсан боловч би ирүүлэн би амьд байна. Нөгөө альва юмны эерэг үнцгийг олж хар гэдэг нь энд бас орж ирээд байгаа хгүй. Тэгэхээр амьдралдаа бусдыг буруутгах ойлоод за энэ надтай л холбоотой асуудал болчлоо. Би ер нь ямар зан төлөө засах хэрэгтэй юм бэ нэ? Тэгэхээр энэ үйл явдал надад юу сурах ч юу гэдэг өнцгөөс нь харах хэрэгтэй. Надад юу сурах ч юу, ямар сургамж өгч юм. За тэгвэл ойлголоо. Би дараагийн удаа тэгвэл өөр гутал өмсөе те. Дараагийн удаа өөр хүмүүстэй уулзъя. Дараагийн удаа энэ муу гэж бодоод байгаа найз нөхдөдтэй уулзах байлээ. Ууж итгэж байлээ гэдэг юм уу те. Эсвэл тэр хагцал зовлон үүдсэн бол энэ үнэхээр одоо хүн мөнх биш шүү дээ. Өөх юм одоо хүн ирэл цаг нь ирвэл одоо өөх нь аргагүй. Зуурд юм болсон бол үнэхээр тэр хүний асуудал одоо ингээд ирдэг явдаг хорвоо гэж талаас нь хараад өөрөө өөрийгөө энэ дундаас за би тэгвэл одоо ингэж зуурдаар амьдралаа шийдэхгүй тулд зовлон шаналд орохгүй тулд яах ёстой вэ гэдгээ бусдыг болсон гэж зовлонд үлдээх тунд конструктив нь бодож эхлэх хэрэгтэй гэдэг байхгүй бүтээлчээр те яах вэ шийдэл нь юу яах вэ одоо би ингэхгүй тулд яах вэ энэ амьдрал чинь нэг факт гэж нэг юм байна тэрэнд хандж байгаа хандлага бидний харж байгаа үнцэг гэж нэг юм байгаад байгаа байхгүй бид нар тэрийг яаж харахыг хүсэж чинь гэдгээс л бүх юм амьдрал бид нар зовх уу шаналх уу баярлах уу талархах уу гэдэг л хамаарат байгаа. Хэрвээ бусад чиний уурыг хүргэчихсэн бол тэр энэ намайг ингээ уурлуулсан юм чинь гэж байгаа нь бол тэр хүний хандж байгаа илэрхийлж байгаа реакшн буюу хандж байгаа хандлага штэ. Гэтэл тэр хүн ууралцсан факт биш байхгүй. Уурлуулах юм нь юу байсан бэ гэдг нь факт нь болоод идэг. Бид нар тэгэхээр фактанд өгж байгаа өөрийнхөө үнэлгээ дүгнэлтийг амьдрал гэж бодоод факт гэж бодоод тэрэндээ реакшн үзүүлээ яваад байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр реакцив биш байхын оронд
проактив байгаа чи. Юу гэсэн үг гэхээр яг үзүүлэхээс өмнө шийдлийг олж хараа. Уурлахгүй тулд би яавал дээрвэ? Зүгээр энэ хүн намайг уурлуулж байгаа юм чинь энэ хүнд амьдралд нь асуудал байв уу? Эсвэл би энэ асуудал надад байна гэж хараад зүгээр энийг жоохон компенсацлаад 50 шиг орхиод харин дараагийн удаа би яасан дээрвэ гэдгээ дараагийн алхмаа харах хэрэгтэй. Дараагийн нүүдлээ хараад реакшн үзүүлвэл илүү проактив болох гэдэг юм л да. Одоо сүүлийн залуучууд манд бас нэг талаараа хохироол байгаа юм да. Одоо нөгөө нэг хитрхийг амьдралд яаруулад байгаа юм л та. Одоо Andrew Tate гэдэг хүн ерөнхийдөө баг гол дүрэн бах. Айгүй бол хүүхдүүдийг ялангуяа нэг юм одоо баг нийгэм бус түүний хийж байгаа юм хамаагүй те. Одоо юу гэдгийг боловсрал хэрэггүй чи хүснээ игээд баян амьдэрч чадна те. Одоо ихэл бараг цаг хугацаа алдаад байна гэдэг нэг ийм философи бас нэлээд хүчээ авч байгаа. Тэгээд энэ яг хөө ингээд нөгөө нэг 30 идтэй 20 идтэй за бүр 18 9-тэй баяж гэдэг иймэрхүү бас өрөөсгөл ойлголт шүү дээ. Энэ байж болно. Энийг хүн зорж болсон, мөрөөдж болсон те. Гэхдээ эн чинь нэг тийм эргээд нөгөө нэг хүрч чадахгүй одоо үр дүн нөгөө хүлээлтээс үүссэн үр дагавартаа хүрэхгүй болохоор тэгээд улам хямраад мянган хүнээс магадгүй нэг л чадсан шүү дээ. Магадгүй сая хүнээс нэг л чадсан шүү дээ. Тийм юмыг бас итгэж яагаад болохоо би энэ сүүлийн бас өгж байгаа мэдээллүүд анхаарах хэрэгтэй болов гэж бодоод. За хоёлаа ингээ. Одоо хоёлаа ерөнхийдөө гайгүй та хангалттай тодорхойсон болов үлдсэн үү? Үгүй нэлээд сайн. Тэгэхээр хоёлаа одоо ардталт байгаа шийдлүүд үлдсэн хугацаанд хоёлаа чадхаа тайлбарлая төхөө. Тэгээд ингэж асууя л да. Таны номыг авсан хүмүүсээс би ингээд өөрчлөгдчихлөө. Надаа ийм юм болсон шүү гэдэг нэг тийм магадгүй эзнийг мэдээж хэлэхгүйгээр тийм маш олон байгаа шүү дээ. Яг номыг зүгээр уншаад би амьдралаа асар их өөрчлөгдөж чадлаа. Би зүгээр л харах өнцгөө өөрчилж чадлаа. Өвчнөөсөө салж чадлаа. Хөнгөн өвчнүүдээсээ салж гин зарим нэг нь хүнд өвчнүүдийнхаа учрыг олж байгаа байхгүй. Тэгэхээр яаж ийм гэхээр маш олон хүн тэгж хандж байгаа. Хамгийн сүүлийн жишээг бол одоо манай найз байгаа. Одоо 3 удаа хавдраар өвчсөн. Тэгээ 3 өөр хавдар. Тэгэхээр бид нар чинь хавдрыг одоо үсэрхийлнэ. Тэгээ нэг гоё нэр томьёотой шүү дээ. Гэтэл хавдар бол нэг үсэрхийлдэг бол одоо аль хэзээ цуснаас хавдрын эсүүдийг олоод гаргаад ирсэн л байх байсан бахал та. Гэтэл одоо хүртэл цуснаас ирнэ хавдрын эсийг олж гаргахыг дандаа маркер болдог шүү дээ. Тэгэхээр хавдрыг бол ер нь үсэрхийлдэг юм байна. Хавдар гэдэг бол ерөөсөө бүх биеийн өвч юм байна. Тэгээ дандаа шинээр үүсдэг юм байна. Тэгээ ихэнх нь юутай холбоотой гэхээр одоо Германы Райкхаймер гэж эмчийн нотолсон хорт хавдрын төмөр хууль гэж байгаа байхгүй. Тэр хуулийн дээр юу гэж заасан бэ? Юу гэж тайлбараад нотолсон бэ гэвэл яг тархинд нь яг хавдар өвчтөй хүн болгоны тархинд нь яг юм голомтод юм хар тий хар сайхан харсан байна. 5 жил ойрын 5 жилийн хугацаанд маш хүнд гарц тохиолдсон хүмүүст илүү өндөр байна гэж. Тий тэгсэн чинь тэр нь болохоор нөгөө маш хүнд амьдралд нь тохиолдсон травм болон үйл явдлууд, гар цохирлууд, тий шаналсан маш их хүнд травм авсан тийм тохиолдлууд дээр 6,000 хүний түүхэн дээр судалгаа хийсэн байгаа байхгүй. Тэгээд 6,000 хүн дээр 6,000 хүн дээр нь яг тийм тархинд нь харалсан голомтууд гарч ирсэн. Тэгээд тэрийг эхлээд нөгөө нэг Siemens-ийн алдаа юу гэж асуусан чинь Siemens-ийн ерөөс алдаа биш гэж хувираад. Тэгээд энэ дээр суурлаад ямар онол гаргасан бэ гэхээр хорт хавдар гэдэг бол ер нь яг хорт хавдраар өвчөж байгаа хүмүүсүүдийн ерөөсөө 100% дандаа амьдралд нь ямар нэгэн травм тохиолддог юм байна. Хамгийн багадаа жилийн хугацаанд хамгийн ихтэй 5 жилийн хугацаанд гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүмүүс хамгийн гол нь яаж ийнэ гэхээр тэр травмыг яаж даван тууснасаа л хамаарч ямар реакшн үзүүлснээс нь хамаарч хавдар үүсэж байна. Тэгээ хавдар нь нөгөө юу н эцсийн үр дүн нь бас хавдрын үр дүн нь эдгэрэлт нөө эсвэл сүнрэлүү гэдэг нь бас тэр реакшнаас нь хамаарч исэн гэдэг дүгнэлт гаргасан байхгүй. Тэгэхээр яаж исэн гэхээр тэр хавдрыг амжилтаа даван туулаад одоо хавдрыг хоёр үетэй гэж үзээд байна. Симпатик, парасимпатик үе гэж үзээд байна л да. Эхнийх нь бол яг эд томорч байгаа. Парасимпатик одоо хүүтэн үе буюу ирээд нөгөө иргэн нөгөө илаарч байгаа өөрөө өөрийгөө эдгэж байгаа үе гэж тайлбарлаад байгаа байхгүй. Тэгсэн чинь энэ хавдрыг дандаа нөгөө сүргээр даван туулсан, дандаа энийг хүчирхийлсэн, энэ хавдрынхаа эсрэг тэмцсэн,
муу зүйл гэж харааж зүгсэн, бусдыг буруутгсан те амьдралдаа бүх юмд буруугаа өгөөл ерөөсөө энэ амьдрал дандаа та нараас болоод би өвчлөө гэдэг тийм үнцгтэй хүмүүсүүдийн хавтрал ерөөсөө дандаа төгсгөлөөр дууссан. Гэтэл нөгөө тэрийг эерэг талаас нь харсан энтэйгээ эвлэрэх нь хаашийн тий зүгээр амжилтаа даван туулаад энэ бол бүх биеийн өвчин юм байна. Энэ бол өвчин гэхээс илүү нөгөө өөрчлөгдсөн төлөв байдал гэж байгаа байхгүй. Биеийн өөрчлөгдсөн төлөв байдал учраас би энийг бол эхлээд өөрийнхөө энэ тархины травмыг эмчлэх хэрэгтэй байна. Өөрийнхөө травмыг даван туулаад эргээр тэрийгэ хүлээж аваад талархаж явуулаад тий туулаад одоо нэг амьдран туулаад гэдэг шиг өнгөрөөсөн хүмүүс нь бол хавдар илаашруулалтын байдалд хүрсэн. Яг энэ Райкхаймер доктор өөрөө яг энэ хавдрыг бас яг даван туулсан хүн баггүй. Яг энэ номныхаа ихэнх дээрээс түүхэн дээр ярьдаг. Тэгээд энэ хүн тэрэн дээр үндэслээд ер нь хорт хавдар гэдэг бол ийм өвчин юм байна, ингэж үүсдэг юм байна, идэрдэг юм байна. Хорт хавдар бол үхлийн өвчин биш ээ гэдгийг тайлбарласан. Тэгээд яг тэр онолыг бас яг энэ номыг уншсан хүмүүс бол нэлээд судлаад бас өөр дээр хэрэгжүүлээд яваад байгаа. Гэхдээ ганцхан уншаад энэ номноос уншаад бүрэн 100% илаарчирдаг өвчин бол цөөхөн. Яагаад гэвэл энд чинь тодорхой техникүүд байгаа байхгүй юу? Эвгүй дандаа сэтгэл зүйн техникүүд байгаа гэдэг. Тэгээд тэр хавдартаа манай найз маань яасан бэхээр яг энэ олон удаа 3 удаа хавдар болж байна гэдэг чинь 3 удаа чамд чиний энэ бодол сэтгэлд чинь альва нэгэн үйл зохицоод байгаа конфликтүүд маш их байна гэдгийг тайлбарлаад байна гэдэг талаас нь бид нар одоо ярьж байгаа юм л да ярилцж байгаа. Тэгэхээр нөгөө хүмүүс маань яасан мэгээд нэг л өдөр өөртөө нэлээд ингэж ярилцаж сууж байгаа. Ярилцаад сууж байхдаа яг хим эмчилгээнийхээ үеэр гэж байгаа шүү. Тэгсэн чи би амьдралдаа нэг нүур бараг зохион бичлэг бичиж чаддгүй хүн гэж байгаа. Манай тэр эмч натач цуг гэсэн л да эмхтэн. Тэгэхэд би бараг хидчнээ хууц юм бичсэн мэдгүй. Тэгээ би уйлаад бичээд байсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр яг яасан бэ гэхээр тэр хүний сэтгэлд нь асар олон тийм травм байж л дээ. Бөглөрсөн тэр эмоцууд нь бүгд гарсан л гэсэн үг. Тэгээд асар их олон хуудас юм бичиж бүр уйлаад бичээд байсан. Тэр яасан бэ гэхээр тэр хүний амьдралд нь байсан маш олон травмууд байсан. Тэдний бид нар ч мэддэг байхгүй өөрөө ч мэддэг. Тэгээд тэрийг ерөөсө гаргаж чаддаггүй, уучлж тавьж явуулж чаддаггүй. Тэр маш олон гомдлууд байсан. Тэгээд гомдлыг дагаад юу байсан бэхээр маш их тийм хүчирхийлэл бусдыг төрөмгийсэн зан манай тэр найзад их байсан айгу маш их бардам. Тэгээд тэр болгоныгоо өөрөө ойлгоод өөрийгөө тэгээд имчилж эхэлж байна л да. Яасан бэ гэхээр тэр зангуудаа тавьж явуулаад ер нь хорвоо ертөнцийг харах үнцгийг бид нар өөрчилж өгч байгаа байхгүй. Тэгээд тэрний ачаар имчлэгдсэн өөрийгөө амьдралдаа учир хамгийн гол нь утга учир олж байгаа байхгүй. Өөрийнхөө амьдралд би ер нь яагаад байна? Хаашаа яваад байна? Яагаад буруу харьцаад байна? Би хүнтэй яагаад уулзраа болохгүй байна? Яагаад миний амьдрал болохгүй байна? Тэгэд амьдралынхаа гэр бүлийнхаа харилцааг өөрчилсөн маш олон хүмүүс байгаа. Хөнхөө нэг хамрын битүүрлээс ахуулаад чихний өрөвсөл тэгэл янз бүрийн мэдрэлийн жижиг эмгүүд амжилсан зөндөө хүмүүсийн түүх байгаа. Дээр нь бас эпилепситай нэг охин бас имчилгээнийхаа туршид явж байгаа. Тэгэхээр яадгүй хэрэг ер нь сэтгэл зүйн техникүүдийг эзэмшүүлээд өчгөр хүн өөртөө л ажилтдаг. Өөр их хинч тийм ажиллаж чадахгүй. Биднийг хинч өөрчилж чаддаг. Бид нар өөрөөсөө өөрчилж чадна. Гэхдээ гол нь тэрэндээ өөртөө итгэлтэй, үнэмшилтэй. Тэгэл энэ хорон харах өнцгөө жоохон өөрчлөө. Альва ямиг буруутгахгүй, шөмжлөхгүй, бусдыг буруутгахгүй тэг өөрөө хариуцлага авч эхлэх юм бол бидний амьдрал үнэхээр гайхамшигтай. Экос эрүүл амьдралын ус. Харин тийм ээ. Заавал энийг авмаар байна гинэ. Хогтойгоо хэлчих. Тэгтээ Гэтэ бас яг абсолют юм биш те. Абсолют биш шүү дээ. Яг л одоо юу гэдэг хөргий айгүй өргөдмөр кейсүүд байж тань одоо нэг хүмүүсийн өвчин, хүнд өвчин одоо зүсний арт тавдар гээд маш хурдан дуустдаг ч юм уу. Эднэр бол одоо яг нөгөө ярианы ихэнд хэлж ийсэн станыг хийсэн гэдэг шиг те. Яста үйл гэхээр юмнууд байдаг. Гэхдээ альва өвчнийг энэ өвчнөөр дамжуулаад надад нэг л сургамж өгж ин да гэж ойлгох хэрэгтэй юм шиг байна. Үр хүүхдийнх ч байсан, эцэг эхийнх ч байсан. Би бол одоо манай ээж нь Альцгеймертэй болоод байгаа. Ер нь ингээл мартаж санаад. Тэгээд надад юу хэлэх гээд байгаа бол гэдгийг нэлээд тунгаагаал. Тэгээд ойлголтууд орж ирдэг байхгүй яа гэвэл хүн өөрөө өөртөө ярилцах айгу гоё үе байдаг. Тэгэхээр
бид нар бусдаас бид нар энэ хорвоо ертөнц бидэрт нөлөөлж чаддаггүй маа. Бид нар өөрснөө л хорвоо ертөнцид нөлөөлдөг гэдгийг ойлгочихвол тэгэл хүн болгон гоё эерэг болоод ямар ч байсан нэг бусдыг буруутгах ойлоод нэг эв түнжинтэй, эв зөкстэй амьдрчхул амьдрал гоё болох юм шиг. Утопиан гэж ярьдаг шүү дээ. Тэр чинь монголоор юу гэдэг юм бэ? Утоп гэдэг юм. Тийм. Одоо ад жаргалын төсөөллийн ертөнцийн юм одоо тийм хүн одоо тийшээ зорддог гэл. Уг нь бол одоо тэршэл чиглэсэн одоо философи юм уу да тийм. Тэгээ ер нь одоо энэ тийш буддын шашнаарч тэр ер нь одоо шинжлэх ухаанаарч тэр хүн дээрээс нэг л сайшаах зүйлээ тийм ээ л да. Тэр нь болохоор ер нь хүн ад жаргалтай амьдрах хэрэгтэй юм байна. Хүнд ганц өгдөл нь тэр ер нь тэрний төлөө л тэмцдэг тийм хүн бол. Тэгээ хүнд нэг л гин байдаг. Тэр нь болохоор ад жаргалгүй амьдралыг туусна л гин байдаг юм байна. Тэгэхээр тэрнийг хамгийн гол нь өөрөөс нь шалтгаалаад байгаа гэдгийг л ойлгож байгаа юм шиг байна. За тэгээ баясгалан хэмждэг бас яг өнөөдөр маш сайхан ярилцлага хийлээ. Би тэгээ бас нөгөө сая яриан дундаасаа бас энэ сэдвээр ярихдаа би дуртай байгаагаа өөр анзаарлаа. Бас нэг жоох юм шороо атгаад үлдлээ. Тий. Ер нь альва ярианаас чинь нэг үг ч гэсэн нэг өгүүлбэр ч гэсэн өөртөө ойлгоод авчвал тэгэл тэр нь тэгэл одоо амжилтынхаа үндэс нь хүртэл болцсон хүмүүс байдаг шүү дээ. Ер нь бид нар тэгэл эмоцоо гаргаж сураад энэ альва ямиг сөрхөө болоод альва ямиг төрөмгийлхөө болоод альва ямиг хэтрүүлэхөө болчвол амьдрал амар гайхамшиг та гэж л хэлмээр байна да. За баярлалаа. Урилга хүлээж авсан. Одоо хоёулаа магадгүй сүүл салсан шиг ахаа дараагийн дугаараар гээд саллаа. Бас гай сэдвээр ярих баха. Тэгээ. За та бүхэнд бас баярлалаа. Намайг урьж ирсэн. Санжаад бас дахин баярлалаа. Баярлалаа.